За сайн байцгаана уу? Өнөөдөр ингээд нэг тарот уншлага хий. Одоогийн таны төлөв байдал гэсэн сэдвээр тэгээ цаашдаа ер нь яах нь вэ? Юу болох нь вэ гэдэг сэдвээр тэгээд нэрээ бас хувийн уншлага асуугаад байгаа хүмүүс 96 66 0525-аар цаг авч олно. Ерөнхийдөө хувийн уншлагыг бол заавал цаг аваад ирж уншууд бол яг өөрснөө яг ирээд зүзрээ сонгоод хийлгүүлэх зүгээр байдаг. За бүр ингээд нөгөө гадаадд тагаамаа, орон нутагт тагаамаа гэдэг байгаа хүмүүс нь ер нь онлайнаар уншлага нэг хийдэг байхгүй. Гэхдээ үнэхээр шаардлагатай байгаа бол тэгээд цаг аваад одоо уншуулах багтаа л гэж хэлээ да. Гэхдээ ер нь бол ирж уншуулж өөрийн биеэр яг хүзрнээсээ тастаж авч сонгож авч уншуулах нь хамгийн найдвартай зүйл байдаг. Ямар нэгэн сонголт хийж байгаа бол тэр хамгийн чухал байдаг шүү. За тэгээд өнөөдрийн уншлага бол одоогийн таны төлөв байдал цаашдаа хэрхэн яах вэ гэдэг талаар уншлага хий гэж бодлоо. За тэгээд бид нэр уламжлалт ёсоор ахаад 5 хүзрнээ сонголтоо хийх болно. За тэгэхээр 1-р хүзэр, 2-р хүзэр, 3, 4, 5. За тэгэхээр та нар минь их юм бодохгүйгээр гэж нэг сайхан гүнзгий амьсгаа аваад энэ 5 хүзрнээс нэгийг сонгороо. 1, 2, 3, 4, 5 яг сугалж авч хармаар байгаа нэг карта сонгож аваарай. Нэгдүгээр картыг сонгосон хүмүүс. За нэгдүгээр картыг сонгосон хүмүүс минь энэ зоосны 4 гэдэг хүзэр ахгүй юу? Уламжлалт таротд бол. За тэгэхээр яг одоогийн таны нөхцөл байдал бол ямархуу байдалтай байгаа вэ гэхээр нэг тийм альва юмыг нэг алтхаас айгаад байгаа те юм алдчих үедээ ингэчих үедээ гэсэн нэг тийм зүйл байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол энэ хүзэр нь бол алтхаас айгаад байгаа зүйлээ чанга барьж гэн гэсэн энерги зааж яадаг. Тэгээд зургийн дүрслэл нь үүнийг чинь хүчтэйгээр харуулж агааз өөртөө байгаа зүйлээ бидээ наам бариач гэдэг юм уу юм хамгаалсан байдалтай. Тиймээс одоогийн энерги чинь хадгалах, хамгаалах, хяналтаа алдахгүй байх, альва зүйлд эрсдэл гарахыг хүсэхгүй байх талтай байна л да. Хэрвээ ер нь бол мөнгөн дээр ч гэдэг юм ажил дээр эсвэл байр суурь эсвэл харилцаан дээр гээл доктортой байдлаа алдахаас маш их болгоомжилж байгаа хүмүүсийн 1-р картыг сонгосон юм уу. За тэгээд шинэ алхам одоо хийх боломж байсан ч одоо байгаа зүйлээ алдчих вэ гэсэн нэг тийм сэтгэлд нэг тийм бодол байгаад тэгээ хөдөлгөөн хийж чадахгүй байгаа ч гэдэг юм уу. Сэтгэл хөдлөөж дотроо хадгалаад бусдад ингээл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ямар байгаагаа бүрэн илэрхийлж өгөхгүй өөрийгөө нэг тийм хамгаалсан тийм ханыг босгочихсон байгаа байдалтай хүмүүсийн 1-р картыг сонгосон байж магадгүй. За мөн бас санхүүгийн асуудлууд олон тэгэл мөнгөө хэмнэх, хуримтлуулах шаардлагатай ч гэдэг юм айл болох зарлага хянах одоо шаардлагатай тийм нөхцөл байдалтай яг үе дээрээ байгаа хүн байж олно. За тэгээд та хитрхи мөнгө төрөн дээр ингээд чанга юм бариастай байгаа учраас нөгөө нэг мөнгөний урсгалаа тэгж өөрийнхөө тэр айдсаараа ингээд хаагаад байгаа гэж магадгүй шүү. Тэгэхээр энэ картын хамгийн одоо чухал асуулт нь бол та үнэхээр үн цэнтэй зүйлээ хамгаалж байна уу? Эсвэл алтхаас айсандаа хитрхи их ямар нэгэн зүйлтэй чанга зууралдаад байна уу гэж асууж яадаг. Тиймээс би үүнийг муу карт гэж бол ер нь хэлэхгүй. Одоогоор тухайн хүн өөрийнхөө бий болгосон зүйлээ хамгаалах шаардлагатай үе дээрээ байгаа юм байна. Харин дараагийн картуудаар юу ингэтлээ их бариад байгаа вэ? Юунаас айгаад байна вэ? Судлах ёстой зүйл чинь яг юу юм бэ? Судлах ёстой зүйл үү? Эсвэл хамгаалах ёстой яг зүйл чинь юу юм бэ гэдэг талаас нь би 1-р картыг тайлъя гэж шийдлээ. За тэгэхээр та бол одоо ямар нэгэн байдалд ингээд асар их төлөвлөгөө гаргацсан. Тэгээд тэр төлөвлөгөөндөө хүрэх гэхээр бүр ингээд нэг тийм бодлогошронгуу те юуг нь хийх ёстой юм бэ? Би хаанаас нь алийг нь эхлүүлэх ёстой юм бэ гэж бодож байгаа байж магадгүй. Тэгээ хитрхи их ингээд сайхан мөрөөдлөөр ингээд
ямар нэгэн зүйлийг хийгээд тэгээд тэндээ жоохон бүтлгүүдлийг яг одоо үзээд байгаа. Гэхдээ энэ бүтлгүүдэл чинь зүгээр л төр зургийн ертөнц хорвоогоос ирж байгаа, танд ирж байгаа одоо нэг тийм туршилт маягийн юм байгаад байгаа байхгүй. Чи үнэхээр энийг хийж хүрье гэж бодож байгаа болвол одоо энэ бүгдийг дисэд гаргачих. Тэгвэл чамд дахиад гоё шанс боломж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр та бол одоо ингээд нэг хийж байгаа зүйл дээр ингээд айгүй хяналт тавиад ингэчгүй дээ, алдчихгүй дээ гэдэг юм уу? Эсвэл би одоо ингээд урд нь алдсан учраас энэ үндэ алдах эрхгүй гэдэг хүнч энэ картыг сонгосон байна. За эсвэл хийж байгаа ажил чинь тийм нэг мөнгө зээлж ороод тэгээд тэр мөнгөө одоо ингээд буцааж төлөхийн тулд би алдах хэрэггүй гэдэг бодлоор айгүйх тархиа ингэж цэнэглээд тархитлагоондоо за энийг ингэж л хийхгүй бол болохгүй гэж таны тархи бол бүр пик дүүрэн бодлоор явж байгаа гэсэн үг байхгүй юу. Гэтэ энэ бол эцэст нь бол таны бодлоор ч гэсэн сайхан болно гэдгийг та мэдж байгаа. Гэтэ энэ тийм хурдан таны одоо яг хийгээд эхэлсэн зүйл ч гэдэг юм уу, хийж байгаа зүйл тийм хурдан үр дүнгээ өгөхгүй байгаа ч гэсэн энэ цаг хугацааны аясад бол нэлээд таныг ингээд дайн тулаан шиг зүйлд оруулаад ингээд зөндөө шалгуурын ард бол маш сайхнаар биелэлээ олохын хувьд бол олон шүү. Энэ дээр бол ерөөсөө тийм айх айдас юм алга зүгээр жоохон та хийж байгаа нөхцөл байдлынхаа зүйлийг юу яамаар байна. Хэм маягаа жоохон өөрчилж шинэлэг зүйл оруулж ирдэг юм уу, нэг тодорхой хэмжээний хэм маягийг өөрчлөх шаардлагатай. Тэрний ар дээр бол та яалтчгүй одоо хийж байгаа нөхцөл байдлаасаа илүү мөнгө төгрөгтэй холбоотой зүйл ч гэдэм үү, мөнгөн дээр бол шинэ зүйлийг ингээ үлхийдэн аваад гар дээр тосох боломж байгаа боловч та өөрөө нэг тийм шантраад за энэ нэг л биш байна ч гэдэг юм уу, танд нэг тийм айгүй олон айдас эргэлзээ зэрэг оршин тогтноод байна л та. Тэгээд таны бодож байгаа одоо хийгээд эхлүүлсэн зүйл чинь уулын танд аягүй сайн үр өгөөж өгөх гээд байгаа боловч та нэг тийм өөрийнхөө нэг сэтгэлийн уяанаасаа ч гэдэг юм уу, нэг тийм итгэл алдарсан байдлаасаа болоод ингээд нэг болчих гэсэн бодол дээр очсон. За гэтэл энэ зүйл чинь угаасаа танд ингээд айгүйх зарлахыг өгөөд нэг тийм сонирн байдалтай байлгаад байгаа хгүй. Тэрнээсээ болоод та өөрөө ч ингээд бүр ингээд тархитлагоо чи эргэж гүйцээ. За энэ юу нь яг анх бол та айгүй сайхан юм итгэл үнэмшлэр нэг эхлүүлсэн зүйл байгаад байна. Тэгээд тэр итгэл үнэмшлэрээ эхлүүлсэн зүйл байгаа боловч за энэ нэг л бишээ, үр өгөөж нь яг бүр хаана байна вэ? Нөгөө бодчихсэн сайхан бодолч гэдэг юм уу? Тэр зүйл маань энэ би нэг худлаа бодчихлоо гэдэг юм уу? Энийг биш байна гэсэн нөхцөл байдал дээр ирсэн. Гэхдээ энэ төрхөн зургийн бүр үнэхээр төрхөн зургийн асуудал байгаад байна. Ер нь бол та энэ шагналыг хүртэх хэрэгтэй юугүй юу гэдгийг ертөнц хорвоо тань дээр шалгалт явуулаад байгаа хгүй юу. За тэгээд ирэнгүүт л та нэг л итгэл муутай цуцаад байгаа. За дараанаас энэ нэгдүгээр картыг сонгосон хүмүүс дотор нөгөө нэг ийм цусан хангамж нь их багасчихсан, муудсан. За тэгээд зүрх их өвддөг, зүрхний аль нэг ховдол тал дээр жоохон асуудалтай хүмүүс байгаа байж магадгүй юм байна. Энэ нэгдүгээр картыг сонгосон хүмүүс дотор. За тэгээд нэг тийм их жоохон импульс өндөртэй хүн байх магадлал. Одоо сэтгэл хөдлөл өндөртэй те нэг гал шиг дүрлэлцсэн юмыг ингээд болгоно штэ, ингийн штэ. За тэгчихэл та гэд их тийм итгэл үнэмшлэн дотроос явж ийм гал шиг дүрлэлцдэг хүмүүсээс нэгдүгээр картыг сонгосон байх магадлал бол өндөртэй л байна. За тэгээд та бол угаасаа альва зүйл дээр бол ингээд мөнгийг босхийг шууд босгоод ирдэг. Гэхдээ яг цаашаа үргэлжлүүлээд мөнгөн хөрөнгөөч гэдэг юм уу юм шат дараатаагаар ингээд цуглуулад, хоримтлуулад гаргаад ирээ гэдэг дээр жоохон дутмагшилтай нэг тийм үрэлгэн зантаа гэдэг юм уу, ингээд бүх мөнгө дүргөө ингээд айгүй амархан ингээд жижиг мөнгө олоод ирэнгүүт за одоо ингээд гээд нэг тийм санхүүгийн тал дээр хоёулаа жоохон сахилга бат дутаад байдаг юм уу. Тэгээд юмыг хийхээрээ бол маш сайн одоо хийж чаддаг, юмыг бүтээн байгуулж босгоод ирж чаддаг. Энийг ингэ чин тэрийг дэг чин гэд тэр тал дээр бол асар өндөр байдаг. Та юмыг үнэхээр хийж чаддаг төрөл. Гэхдээ эв дүүг олдохгүй. Яг ингээд ихлүүлсэн зүйлээч гэдэг юм уу, дуусгах ч гэдэг юм уу, тэр хийж байгаа зүйлийнхаа яг ард гарыг гэхээр нэг сонь дундаас нь юм шантрамтгай болоод олон санаа орж гараал ингэчдэг юм билүү, тэгчдэг юм билүү гэдэг нэг тийм байдал танд үүсээд идэм байна. Та бол ингээд яг энэ дүрлцэж байгаа гал шигээ
байж чадах юм бол уул нь та юмд ингээд хүрэх чадвартай зүгээр жоохон нөгөө гал ингээд дүрлжчихсэн шууд унтардаг шиг ингээд айгүй их зүрх сэтгэлээ ингээд зориулаад юм ийгээд байжсэн нэг ингээд навс унчих гад байдаг байхгүй юу. Энэ төрлийн юм а жоохон нэг болчул яадаг юм бэ гэж хэлье. За мөн ялангуяа нэг хостой холбоотой харилцаан дээр бол өмнө нь нэлээд шарах авчихсан одоо хосоосоо бүр ингээд нэлээд трама аваад шарах аваад сэтгэл зүйн гэмтлүүд авангуудаа одоо дараагийнхаа хүндээ итгэж чадахгүй болчихсон нэг тийм сэтгэл зүйтэй хүмүүс ахын гэтэл яг танд бол хос дээр ч гэдэг юм уу нэг тийм дараагийн нэг хос гарч ирэх гээд ах магадлал өндөртэй биш шүү. Тэнгүүд та тэрийгээ яг хүлээж авахгүй нэг өмнөх шархаа тавьж явуулж чаддаггүй хүн гэсэн үг. Ялангуяа энэ дээр бол залуу тийм эмэгтэй бүсгүйчүүл маань их энэ 1-р картыг бас сонгосон байх магадaltaа. Тэгээд ингээд өмнө нь та ингээд нэг тийм өөргөө юмд хүрч чадна азтай эмэгтэй гэдгээ мэддэг байсан нэг тийм асар их дотоод ирч хүч нөөц байдаг хэрнээ бусдаас хамаарсан эмзэг сэтгэл зүрхээс ч гэдэг юм уу бусдаас авсан тэр шархаа ерөөсөө аниулаад эдгэж чадахгүй байгаа төрлийн хүн юм байна л да. Тэгээд тэрүүгээрээ өөрийгөө ингээ хитрхи жижигрүүлж бодоод хямраад бүх юмд нэг тийм итгэл алдарсан байдалтай байгаад байна шүү. За ийм баггүй. Та эдэр залуу насндаа үнэхээр бүгдийг хийж чаддаг байсан. Та хийгээвэл хийчдэг, бүтээгээвэл бүтээждэг байсан. Гэтэ одоо тэр зан чанараа жоохон алдаад гээчээд байна. Таны хувь тавилан дээр штэ яалтчгүй нэг шин хос гарч ирж байна. За энэ залуу эмэгтэйчүүд дээр ах уу. За ирчүүд дээр ч юм уу ямар ч гэсэн залуу хүүхд дээр заагаад байгаа. За тэгэхээр нэг тийм хувь заяаны айгүй сайхан хос тань дээр ирж гин та өөрийнхөө өмнөх харилцаанаас авсан шархаа одоо эдгээчгээ нэг мөсөн тавиад явуулж байгаа. Тэгээд тэр шархаа зүгээр сорив болгоод орхичл тоо. Яг тэр сорив чи үе харахаар нэг тэгжсэн да, ингэжсэн да гэсэн нэг бодлол төрөх төдий штэ тий. Тэгээд ер нь бол дараагийн хос чинь тантай маш ойрхон баг мэдээ авалцаад эхэлсэн үү? Их л ойрхон гараад ирлээ. Эсвэл дөнгөж бичлцээд эхэлж байгаа ч гэдэг юм уу харилцаа чинь дөнгөж эхэлж байгаа гэж магадгүй. Тэгээд та нэг өмнөх шархаасаа болоод ерөөсө сэтгэлээ бүрэн нээж өгөхгүй байгаад байна шүү. Нэг тийм хүмүүс бас 1-р картыг авсан байх гад байна. Тэгээд энэ хос чинь бол танд сайхан тохирж байна. Янзтай. За таны хийж эхлүүлсэн зүйл чинь ер нь бол маш зөв зүйл та хийгээд эхлүүлсэн одоо л нэг сонь барцад шиг юмыг үзээд байгаа. Би түрүү хэлсэн шүү дээ. Энэ бол зүгээр л ертөнц цорвоо энэ шагналыг авах хэрэгтэйгүй хоёрыг чинь шалгаж байгаа. За харин шин нэг хос гарч ирж ингээд байгаа шүү дээ. Энэ 1-р картыг авсан хүмүүс энэ хүмүүст хэлэхэд бол энүүгээрээ бол та хоёр илүү ингээд дээд түвшиндөө дараагийн нэг шат агсан байдал руугаа явах нь шүү. За тэгээд таны энэ одоо бүр хурим зөвгнөгччлөө. Тэгээ одоо нэг тийм шинэ хостой болж байгаа хүмүүсийн 1-р картыг бас авсан байна л да. Тэгэхээр та хоёр бүр хурмаа хийнэ. Хурмын төвшин рүү очлоо. Энэ бол угаасаа хувь тавилан байсан шүү гэж хэлж байгаа юм байна. За тэгээд 1-р картыг сонгосон хүмүүст астаа ер нь юу болох уу, яах уу, ийх үү гэдэг зүйлээр нь харъя. Би бол 1-р картыг сонгосон хүмүүст бол хэлэхэд та бол одоогоор жоох юм сонин барцад цэгтээс нэг тийм шулуун дардан замаар шинэ жоох юм морис сүрийн ийм замаар явж байгаа хүн болохоос биш таны хүрэх гэж байгаа тэр цэг бол яг амжилт бүтээмжий чинь дээдийн дээд байна ч гэдэг юм уу. Та яг 100% сэтгэл өөртөө хангалуун байх зам барай чинь тийм байх нь зүгээр тэр барайнд орох гэж байгаа зам чинь жоох юм өөрийн сүрийн юм байна. За тэгээд та өнгөрснөөхөө тэр өнгөрсөн үед байсан өөрийнхөө тэр гал цогтой аливаа зүйлийг чаддаг тэр бүтээн байгуулж хийдэг сансандаа үрд сарвааснаа авдаг байсан тэр гал цогоо одоо гаргаад ирээчээ. Яагаад ингэж хав дараад нэг тийм аливаа юмд нэх ингэж айдас эргэлзээ дүүрэн бүх юмны муу талыг олж харах гад байдаг болчихсон юм бэ гэж хэлмээр ах юм. Танд ингээд айгүйх юмыг бүтээн байгуулдаг хүч чадал авиас угаасаа төрөлхийн өвдөл байдаг. Тэрийг одоо жоох ухаж гаргаж ирье. Одоо зойрондоо чойжилж болно гэж хэлмээр байна. Тэгээ яг нөө таны энэ их гал цог авиас чадвар нэлээд сайн сайхан юм ич ингээд бусад хүмүүс айгүйх уландаа гიშгсэн ч гэдэг юм уу итгэлгүй болгоод тавьчихсан байгаа даахгүй. Тийм болохоор та бусдад итгэж чадгаа яачихсан
бусдаас хамаарсан тийм эмзэг зүрх сэтгэл байдаг. Та зүрхэн хүрдээ идгээя. Тэгээд тэр бүх хүмүүстэй ингээд танд ингээд таагүй дурсамжийг өгсөн, таны энэ сэтгэл санааны энэ гүн хямрал шарахыг өгсөн хүмүүстэй зүгээр талархаад энэ хүмүүсээс өөрийнхөө энерги чөлөөлөд явуулчул яадгийг, талархаад уучлалчул яадгийг. Талархаад уучлал гэдэг нь нэгэсэндээ тэр хүнийг бүр ингээд өөрийнхөө орон зайлаа ахаал таны хэл бүс рүү чинь нэвтрүүлэхийг хэлж байгаа юм биш шүү дээ. Зүгээр тэр хүнийг чөлөөлөхийн тулд та эхлээд өөрөө уучлах шаардлагатай байгаа байхгүй. Тэгээ уучлах юм бол тэр хүн энерги чөлөөлөд явуулчул яадгийн. Тэгэх юм бол таны харин буцаад хүч чадалч гэдэг юм уу, сайн сайхан юм гараад ирнэ гэсэн үг. Би таныг нэгэсэндээ зөвхөн хосын харилцаан дээр энэ талаар яригдаагүй шүү дээ. Магадгүй амьдрал дээр ингээд хамт ажиллаж исэн хүн ч гэдэг юм, ямар нэгэн танд өршөөх ёстой өөрийнхөө зүрх сэтгэлээсээ ч гэдэг юм уу таны чөлөөлөд ингээд 24/7 таны зүрх сэтгэл түрээсгүй гэгээр амьдрах эрхийг нь олохгүйгээр бүр ингээд чөлөөлөд гаргаад явуулчих шаардлагатай танд нэг тийм харилцаа байдсан байх шүү. Тэр нь зөвхөн одоо бас хоорондын харилцаач биш, ер нь нэг тийм юу харилцаа байдаг гэсэн үг байхгүй юу? Тавгүй харилцаа тий, яг ингээд та өнгөрсөнд нь үлдээчгээ. За энэ ялангуяа нэгдүгээр картыг сонгосон хүмүүс нэг тийм гэр бүлийн асуудал дээр хамааралтай хүмүүс айгүйх байгаад байна л да. Тэгээд магадгүй нэгнээс нь салж байгаа хүн байгаа гэж, магадгүй тэгвэл энэ салсан байдал чинь бараг л би одоо хүнийг салж байгаа зүг гэж хэлэх нь цаашаа. Гэхдээ энэ нь бол үнэхээр энэ картуудаар бол яалтчгүй зөв зүйл, тэгээд таныг ингээ ахаад цааш ингээ хүүхчиг шинээр эхлэх зүйл хүлээж байгаа. Энэ хүлээж байгаа зүйл таны жинхэнэ хувь заяач гэдэг юм, амар тайван байдал, таны ингээ нэг сэтгэлийн амар тайван байдал шүү дээ, тийм зүйл рүү гоочж байгаа. Та тэгэхээр нэг юм хэцүү хүнд үе дуусгаж байгаа хүн байна. Тэгээд хэцүү хүнд үе чи угаасаа дуусаа дараагийн шатн дээр гарахтаа та 2 шат өксөж дэшээ гарснаар ингээд энэ тавцсан дээр нь гарч зогсож байгаа байхгүй. Тэгэхээр таны одоогийн хийж байгаа ажил төрөл мөнгөтэй холбоотой зүйл бол таныг сорж байгаа юм байна. Амьдралтай холбоотой хүн хоорондын харилцааны асуудалтай зүйл бол яалчгүй таныг дараагийн шат руу гаргахын тулд таны хэрэгтэй хэрэггүй хүнээс таныг салгаж байгаа. Та энэ хүмүүсээс ч гэдэг юм уу зүгээр за боли бизнес хамтрагч дээр үртэл нэг хүнээс салгах шаардлага гарч байгаа бол энэ нь бол та тэр хүнээс авах ёстой сургамжаа одоо 100% авсан, тэр хүнээс авсан сургамжаа ингээд бодоод дараачихаа зүйл рүү яваарай. Тэр дараагийн зүйл чинь дэндүү гэрэл гээгээд ийм сайхан орчин байгаа юм байна. Тэгээд та одоо энэ өнгөрсөн нөхцөл байдлаас айгүй олон мэрэгэн ухааныг өөртөө авсан, альва зүйл дээр эв дүүг олдог болчихсон. Тэгээд зүгээр л урагшаа чигээрээ зүтдэг мөнгөн дээр ч гэсэн таны тэр мөнгөгүй болчиход байсан тэр гацалттай зүйл чи угаасаа энэ бол зүгээр л хэсэг хугацааны тодорхой хэсэг хугацааны зүйл байгаа. Тэгээд тэр чигээрээ блоклогдоод ч юм уу хаагдаад үлдсэн юм биш. Онгоочхон та угаасаа одоо энэ туулж байгаа амьдралын замаас айгүйх мэрэгэн ухааныг олж авах, сургамжийг өөртөө үлдээж аваад альва зүйл бас нэг ингэж болно, тэгэж болно, тэгхгүй юм байна. Энэ ингэх ёстой байна гэдэг нэг тийм зайлт мэх ухаан ч гэдэг юм айгүй чухал зүйлийг авсан байхгүй юу? Энэ зүйл чинь таны амьдралд ингээд алсын замч чинь нэлээд хэрэг олон. Гэхдээ та одоо бол асар том нуралтыг үзэж байгаа хүн, таны амьдрал нэлээд олон хаалгууд хаагдсан байх. Гэхдээ энэ хаалгууд нь шүү дээ таныг бүр цоо шинэ ертөнцийн төвшин рүү гаргахын тулд, шинэ газар руу аваачхын тулд хаагдаад шинэ хаалгыг та нээж орж байгаа хүн. За ингээд энэ шинэ хаалгыг нээгээд оронгууд танд үнэхээр боломжийн сайн сайхан зүйлсүүч гэдэг юм өөр өгөөжүүд таны амьдрал бүр цоо шинээр өөрчлөгдөж байна. Зүгээр энэ нэг одоо үзээд туулаад яваад байгаа зүйл чинь төрхөн зургийн таны одоо сурах ёстой сургамж гэдэг юм уу? Даалгавар биш үү? Энэ даалгаврыг та хийж дуусгаад болвол ерөөсөө онц дүнгээ авах гэж байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Нэмэх аавна. Тэгээд энэ нэмхийг авснараа та яах вэ гэхээр таны амьдралд асар том эргэлзч гэдэг юм уу? Буцаагаад нөгөөний гал цогтой байсан итгэл үнэмшил сайн сайхан зүйлсүүлч чинь бүр утгаараа гарч ирнэ гэсэн үг. Тэгээд та одоо яг энэ бүгд үдсэн туулсан юмнасаа та жоохон ч гэсэн хартаа болж чадуу, хинд итгэх үү, хинд итгэхгүй юу ч гэдэг юм уу. За эсвэл бүр тийм хардамтгаас эрдэмтгэ биш ч гэсэн альва зүйл дээр нэг за ингэх ёстой гэдэм байх, тэгэх ёстой гэдэм байх гэдэг нэг тэр мэрэгэн ухаан, өөрийн гэсэн дотоод байр суурь, дотроо бодолтой доороо суурьтай байх нэг тэр оюун ухаан ч гэдэг юм уу хүчийг та олж авсан байх. Энэ танд яагаадгүй дараачийн амьдралын үе шатанд чи асар их хэрэг болон та одоогийн хуримтлуулсан дуршлагаараа та дараагийнхаа яг амьдралын үе шат дээр ч гэдэг юм уу нэлээд
дажгүй алдаж онохгүй яг зөв тийм энергийнхаа хүмүүсийг ч цуглуулаач гэдэг юм уу, тийм юмда орчиж чадхаар байгаад ах юм. За тэгтээ би энэ network card-ыг авсан хүмүүст яагаад ч нэг тийм мөнгөний асуудалтай хүмүүс бас нэлээд байна уу гэж хараад байна л да. Тэгэхээр би таны мөнгөний энерги давхар нэмэлтээр уншия. Тэгэхээр мөнгөнийх нь энерги хэр агаад байгаа юм бэ гэдгийг чи энэгээр унших нь зүг байсан уу? За та биш үү? Мөнгөтэй холбоотой асуудал төр нэлээд тийм яах гээд байгаа нь мэдтгүй энэ нэг юм зохицуулах шаардлагатай мөнгөтэй холбоотой асуудал танд нэлээд хурцаар өрнөцсөн байгаа. Гэтэ та энийг зохицуулъя гэвэл одоогоор танд бүр ингээд нэг гүн амьсгаа аваад за би хэрхэн яах вүлээ ч гэдэг юм уу нэгт бодох шаардлагатай. Хоёрт ингээд нэг тийм мэрэгэн ухаантай хүнтэй зөвлөлдөх шаардлагатай байна гэсэн үг байхгүй юу? Тэр нэг юм тань нэг мөнгөнийхөө энэ нэг рисктэй байдлаас гарахын тулд нэг жоох юм маневр хэрэгтэй байгаа шүү. Тэрнийхээ учрыг олоороо тэгээд ингээд маневр ингээд хийчихээр мөнгөний энерги чинь айтаахан шиг нээгдэх нь үү гэж харъя л да. Аста таны мөнгөний энерги нээгдэх нь. Вау, хугацаа ороод нээгдчихлээ ш. Та угаасаа энэ нэг сонин ийм таагүй нөхцөл байдал тун удахгүй дуусч байгааг ер нь мэдэрч байгаа юу? Таны энэ мөнгөний асуудал хэсэгхэн хугацааны дараа ингээд нэг сонин бүр цаанаасаа ертөнц хорвоо тань туслаад баг багаар ингээд бүх юм чинь нэг ингээд пэр гэж ингэж яахгүй заяа. Цогцоонд орохгүй ингээд баг багаар алгадаад ингээд гараад явах боломж бүрдсэн байгаа. Яалтчгүй та биш үү? Таны энэ одоогийн үзэж байгаа энэ сонин уналт биш үү те? Угаасаа танд ирэх байсан. Гэхдээ эрэхтэй энэ зовлон биш, таныг ингээд бүр дараагийн төвшөнд ингээд айгу мундаг та болгохын тулд ирсэн зүйл байгаахгүй. Та ахиж одоо нэг юм сонин байдлаа үзэхгүй. Та энэ зүгээр энэ одоогийн нөхцөл байдалтаараа л юм чухалстай яг ингэсэн юм отолтын байдалтай байгаа болохоос ш аста болвол ингээд нэг easy бүх юмыг хөнгөн даваад гараад явчих тийм боломж бол танд үнэхээр үүсчихсэн байгаад байна шүү. Тэгээд за та сэтгэлээ жоохон өөрчлөе. Сэтгэлгээгээ гэсэн үг шүү. За та ингээд юм болгоноос айгаад ингэчгүүдээ, тэгчгүүдээ гэд ингээд бодоод ангууд тэр нөхцөл байдал ч угаасаа үүсэт байна. Ялангуяа одоо нэг муу яр гэж бодсон зүйл чинь биелэлээ олоод байдаг. Тэгээд ирэхээр та бодлороо өөрийнхөө замыг ингээд хаачдаг гэсэн үг. Таны сэтгэл хэдий цагаан сүүн цагаан юм замналтай хэдий чиний та яг ингээд итгэх юмаа итгээд өөртөө тэр бодит мөрөөдлөө бий болгож чадна төдий шинэ ингээ онгоодог. За тэгээд та энэ шиний 15-ны одоо ингээ шиний 15 ч ингээ болох гэж штэ тий. Юу лээ 28 байгаа л 29 байгаа штэ тий. Тэгэхээр шиний 15-ны саранд ингээд нэг гард суугаад яг ийм гоё айгуу гоё аянд ч юм уу хунтанд ингээд цэвэр ус ийгээд та шиний 15-ны саранд ингээ гараараа за нэлээд тод гараад ирсэн үед нь тэгээ гарчаад яг тэр усандаа байж тээ. За одоо амьдралд яг юу авахыг хүсэж байна, яаж яамаар байна гэдэг бүх хүслээ тэр усандаа шивнээд нэг хэдэн минут орчим яг ингээд 15-ны сарны энергийг шингээж авангаа яг тэр зүйл яг ингээд тэр шивнсэн усандаа гэсэн үг шүү. Сарны ингээд туяаг тусгаад яг тэр хоорондоо бүр үнэхээр тэр шивнсэн зүйл болох нь чинь биелэлээ олчлоо гэж яг бүр олцсон юм шигээр бодоод дараа нь усаа байж тээ. Залглаж томоор иш гоё шимэж ингээд нөө биендээ шингээж уудаг штэ. Тэгээд нэг шимэгдүүлээд уучаараа тэгэх юм бол таны нөхцөл байдлууд арай нэг сайжрах юм байна гэж бол хэлж байна да энэ картууд нь. Та тэгээд нэг тийм уул усан дээр очиж юм уу эсвэл нэг ингээд өвгдээдсийн газар очиж гэсэн нэг тийм амлалт өгчөөд очоогүй хүн байна уу энэ дотор. Хэрвээ тийм байгаа бол та энийг яа биелүүл амлсан амлалтаа биелүүл. Ялангуяа тань нэг тийм уул устай холбоотой газарт ингээд өгсөн амлалт байна шүү. Та энийг зүгээр ингээд миний ажил болохгүй байна, амьдрал болохгүй байна гэж бодохгүйгээр очоо биелүүлчих. Тэгэх юм бол харин таны нэг амьдралын зам дээр та ингээд нэг салаа байдалд орчоод нэг арга ивийг олох гээд ингээд зовоод байгаа нөхцөл байдал чинь харьцангуй нэг талдаа гараад шийдвэр чинь гарчих боломж байна. Тэндээс та асар их сайхан энерги авах боломж байна шүү. Очоорой ингээд өгсөн амлалтаа биелүүлмээр энэ та ер нь жоохон
ингээд сэтгэл хөдлөл эмүс одоо та юм айгуу тийм эмүс одоо үгүй ийм сэтгэл хөдлөл өндөртэй хүн байхгүй. Тэгэнгүүтээ тэр үедээ ингээд за тэгвэл би ингэчээ тэгчээ гэдэг ингээд сэтгэл хөдлөлөөр ингээд амлалт өгчөө тэгээд жоохон амлалтаа биелүүлэхгүй байгаад ирэнгүүт танд жоохон барцад үүсээд байт юм байна. Тэгэхээр та ер нь альва хүнд амлалт эднэр өгөхдөө маш сайн дотроо бодолтой өгдөг байгаараа тэгээд хэрвээ амлалт өгсөн бол тэр амлалтаа бүр биелүүлэх гэж хичээдэг байгаараа гэж би тань зөвлөмөр байна. Таны амлалтаар бүх юм чинь та амлалтандаа хэр хүрнэ. Тэнгүүд хорвоо ертөнц тань бас таны зорж байгаа юмыг биелүүлээд байдаг. Хорвоо танд амлалтаа биелүүлээд байдаг гэдэг юм уу? Та нэг тийм амлалтан дээр жоохон хайнг байгаад байдаг хүн байж магадгүй шүү. За тэгээд өргөн чулуун танд эцэст нь юу хэлж байна вэ гэвэл тэнийг яаж авчих вэ? Ярианд болоод. Та байна штэ. Яалчгүй нэг тийм газар очно гэж төлөвлөөд бодоод ингээд нэг хайхтар сүртэй амаараа ам өгөөгүй ч гэсэн сэтгэл дотроо нэг тийм үр тавиад бодцсон хүн хэрвээ та энэ дээрээ очих юм бол таны амьдралд хонглын үзүүрт гэрэл аслаа гэж байна. Энийн ялангуяа өвөг дээдстэй холбоотой газар ч гэдэг юм эсвэл төрсэн газар ч гэдэг юм мэдгүй нэг та явах ёстой газар байгаад байна. Тэрэн лугаа явъя. Тэгхийн бол танд хонглын үзүүрт амьдралд нөгөө нэг ийм замнал үүсээд хонглын үзүүрт гэрэл асаад таны зам эхлээд амьдралын чинь зам ийм жоохон бүтгэн гэрэлтэй тэмтэрч алхамаар байсан бол улам тодорсоор хагаад яг та жинхэнэ сайн очих барай чинь бол үнэхээр гоё гэрэл гээдээ бүр сайхан ертөнц байх гэдэг. Тийм учраас та үнэхээр ийшээ яваарай гэж хэлээ. Танд нэг ийм амлалтаас ч үүдэлтэй нэг та зохицуулж чадахгүй байгаа тийм нэг хүчин зүйлийн энерги гарчаа та яг өөрөө ч ойлгохгүй би энийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нөхцөл байдал дээр ороод нэг ийм төрдөг байшинд гүйж байгаа хүн шиг ч гэдэг юм уу. За одоо нэг тийм гарц хайж байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Ингээд за энэ хаалгыг онгоолохоор гарцаагаан болов гэж онгоолохоор ингээд нөө цаана бараг тоосгон хаана хүрсэн юм шиг хаалгал танд онгоогдоод байгаа гэсэн үг. Тэгэхээр та энэ амлалтуудаа эхлээд биелүүлчихээ. Тэгээд энергийнхаа түвшинч гэдэг юм уу шаттай арай нэг энергийн түвшинд амьдралын чинь замууд онгоогоод ингээд сэлийгээд ирэх юм бол харин таны материалын ертөнцийн амьдралын чинь харцангуй нааша гэдэг ингээд нэг нэгээрээ татагдах боломж байгаа дах юм. За тэгэхээр би бол одоо нэгдүгээр картыг сонгосон хүмүүстэй зөвлөхөд бол таны мөнгө санхүүгийн асуудал одоо л төр зурдаа юм сонин байдалтай байгаа. Энийг нэг хямардахгүйгээр энэ төр зургийн хугацаа нэмгээд ингээд урагшаа бүр чигээрээ дараараа. За харин залуу хүүхдүүд октод нэг тийм залуу хүмүүс төр гараад байгаа байхгүй юу? Өмнөх харилцаанаасаа болоод ингээд гүн шарахыг авсан хүн байгаа даа. Тэгвэл одоо дараагийн чинь яг зөв хүн таны зөв айсвэ. Тэгээд та хитрхээ хартамтгаас эрдэмтгэн гэдэг юм уу өмнөх зүйлээ ингээд тавьж явуулж чадахгүй байгаагаас ингээд сонин байдалд орцсон хүмүүс байгаа юм байна. За тэгээд нэгдүгээр картыг авсан хүмүүс дахин сануулгад амлалтандаа заавал хүрдэг байгаараа сэтгэл хөдлөлөөр амлалт хийчээ тэрэндээ хүрэхгүй болохоор буцаагаад ийм өртөө юм шиг араасаа нэхэлтэй юм шиг тийм чирэгдлүүд үүсгээд ингээд амьдралын барцдыг өөртөө үүсгээд байдаг хүмүүсээ шүү гэж хэлээ. За ингээд нэгдүгээр картыг авсан та бүгдтэй амжилт хүсье, баяртай. За ингээд хоёрдугаар картыг сонгосон хүмүүс. Хоёрдугаар картыг сонгосон хүмүүс энэ зоосны 3 гэдэг картыг сонгож авсан байна гэсэн үг. За тэгэхээр зоосны 3 энэ карт одоогийн яг таны нөхцөл байдлыг хэлэх юм бол энэ картыг сонгосон бол та яг одоо амьдралын ямар нэгэн зүйлийг босгоод бүтээн байгуулах гэж суурийг нь тавьж байгаа үе дээрээ байна гэсэн үг. Энэ нь заавал шинэ ажил гэсэн үг биш шүү дээ. Ажил, мэргэжил, бизнес, санхүүч гэдэг юм уу сурж байгаа зүйл, өөрийн ур чадвар бүр амьдралынхаа дараагийн үеийг бүтээж байгаа байж магадгүй байна гэсэн үг. Энэ картын хамгийн чухал үг нь бол бүтээн байгуулалт тахгүй юу? Та өмнө нь зүгээр нэг бодоол төлөвлөөл байсан зүйлээ одоо л бодит амьдрал дээр ингээд хэрэгжүүлэх шатндаа орсон байна гэсэн үг л дээ. Гэхдээ үр дүн нь одоогоор бол хараахан гараагүй учраас би яг зөв зүйлээ хийж байгаа юм болов миний хийж байгаа зүйл ер нь үр дүнд хүрэх үү гэж өөрөөсөө асуугаад нэг тийм эргэлзээний дунд байгаа байж магадгүй байна. Тэгээд Пентаклийн 3 бол үр дүн гарах боломжтой. Гэхдээ ур чадвар дээр чинь тууштай хөдөлмөр болон зөв зохион байгуулалт шаардлагатай байна гэдгийг сануулж хэлж өгж байгаа карт гэсэн үг. За харин энэ карт нь бол нөгөө нэг ажил
болон мөнгөний хувьд бол маш сайн карт байдаг. Таны санхүүгийн дараагийн одоо өсөлт дэвшилт бол азар биш. Одоо гинтийн азар биш. Өөрийн мэдлэг чаддаг зүйлээр чинь ирэх магадлал өндөртэй байна гэсэн үг багхгүй юу? За тэгээд өөрөөр хэлэх юм бол таны дотор мөнгийг бүтээн бий болгож гаргаж эргэх тэр ур чадвар, мэдлэг, дуршлаг нь аль хэдийнэ байгаа гэсэн үг. Мөн Пентаклийн 3 нь хамтын ажиллагааг илэрхийлдэг учраас зөв хүнтэй хамтрагч гэдэг юм уу, мэрэгжлийн зөвлөгөө авах, баг болж ажиллах, өөрийнхөө тэр ажлыг бусдад харуулах тэр боломжуудыг чи хийсэн бүтээснээ бусдад тэр харуулах тэр боломжуудыг чинь нэмэгдүүлж өгнө гэсэн энергитэй карт ахна. За харилцааны хувьд энэ карт гараад ирэх юм бол одоогийн асуудалт нь асуудал чин заяа харилцаатай холбоотой гэж яг энэ карт гарч ирэх юм бол энэ харилцааг хоёр талаас хичээж гэдэг юм уу, хоёр талаасаа ингээ хамтдаа ингэж орж иржээж бүтнэ гэж хэлдэг. Нэг хүн нь бүхнийг одоо ингээд болгох гээл те нөгөө нь зүгээр л ингээл хараад суугах харилцаа биш. Хоёр хүн хоёулаа хичээх шаардлагатай байна гэсэн үг байна. Тэгэхээр та өөрийгөө өмнөхөөсөө илүү чадвартай хүн болох шатан дээрээ бас байгаа гэсэн үг. Алдаа гаргаж байгаач тэр алдаа болгон таныг муу байна гэсэн үг биш штэ. Харин илүү сайн хувилбар бий болгохын одоо өмнөх дадал дадлагжуулалт гэж хэлэх юм уу, тийм юм байж болно шүү дээ. За тэгээд та хараахан оргилтой одоогоор хүрээгүй, гэхдээ та зөв зүйлээ сурч зөв суурай тавьж байна гэсэн утгатай карт ахна. Тиймээс энэ картыг сонсон хүнд бол би зогсох хэрэггүй гэж хэлмээр байна. Одоогийн хийж байгаа хөдөлмөрч гэдэг юм уу, одоогийн яг таны хийж байгаа зүйл чинь шууд тийм томоор үр дүнгөө өгөхгүй байсан ч ирээдүйн чинь бол доктортой байдлын суурь тавьчихсан. Тэр доктортой байдлын суурь дээр чи ирээдүйн чинь босч ирж байна гэсэн үг. За бас нэг чухал зүйлийг хэлмээр байна л да. Бүхний ганцаараа их шаардлагагүй. Таны дараагийн шатанд дараагийн шатандаа гарахын тулд зөв хүн, зөв хамтрагч, зөв орчины тийм чухал нөлөө орж ирнэ шүү гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө ингээ багцлаад хэлэх юм бол хамтын хөдөлмөрөөр баг хамт олноороо мөнгөнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн хүнтэй хамтарч ажиллах шаардлагач гард юм уу, нэг тийм баг хамт олныг бүрдүүлэх шаардлагатай хүмүүс энэ 3 гэж хэлж энийг хараад 2 дугаар картыг сонгосон болов. За тэгээд ингээд одоо та биш тэ хамт амьдарч энэ шууд хамтрагч гараад ирлээ шүү. За юу хамт амьдарч байгаа хүнээсээ ч гэдэг юм уу, эсвэл үерхэж найзалж байгаа их л дотн байгаа тэр дотн хүнээсээ нэг сонин тийм урвалт шиг зүйлийг мэдрээд намайг хайрлахгүй байна, надад ингэж өгөхгүй байна, яагаад миний хүслээр ингэ болохгүй байна уу гэж бодож байгаа бол энэ нь зүгээр төр зургийн юм а. Таны л нэг тийм сэтгэлд нэг тийм тавгүй энэ миний төлөө биш вэ гэдэг юм уу, цаад хүндээ гомдсон нэг тийм зүйл байгаа болохоос биш. Та хоёрын харилцаа улам бэхжиж батчаад аз жаргал руугаа хүрэхэд нэг тодорхой үе шатыг дуулан тодорхой хугацааг давж гарах шаардлагатай байгаа шүү гэсэн үг байхгүй. Гэхдээ эцсийн бүлэг та хоёрын харилцаа ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлсүүд айгүй сайхан энгийн болохын хувьд бол болчихноо. За тэгээд та ямар нэгэн зүйлийг сурах шаардлагатай байгаа юу? Магадгүй одоо энэ сурах ёстой зүйл чинь нэг тодорхой хэмжээний мөнгө зарцуул, одоо ингээд мөнгөний зарлагтай байгаа ч гэсэн энэ зүйлийг сурснараа та маш ингээд зөв зүйлийг эхлүүлж чадна ч гэдэг юм уу, дараагийн таны амьдралын эм төвшөнд нэлээд хэрэгцээ зүйлийг өгөх шаардлагатай нэг тийм сурах юм байгаа дахин сургалт эднүрэнд орох ч юм болов яг ч юм бол тэр бол таны амьдралд ингээд нэлээд зөв зүйлийг өгнө. За тэгээд ядаж яхад одоо ядаж яхад ингээд байна шүү дээ.
таны эргэн тойронд байгаа яг хажууд чинь байгаа хамтрагчтайгаа та одоо нэлээ маргалдаантай байгаа хаа ингээд нэг жоохон хил амны асуудлууд гарцсан ч гэдэг юм таагүй байж магадгүй хэрвээ ийм нөхцөл байдал үүсэх юм бол энэ юунаас болж үүснэ гэж та хоёр нэг зүйлийг өөрснийхөө өнцгөр одоо чичир дайрна гэсэн үг байхгүй юу? Үгүй энэ миний зөв, энэ миний зөв. Уул нь бол яг л нэг зүйл байгаа гэсэн үг байхгүй юу? Хоёр талаас ингээд ер нь нэг хоёулаа зөрүүч гэдэг юм уу? Хоёулаа айл болох бууж өгөхгүй тийм хичээдэг зан чанартай хүмүүс юм байна л да. Тэгээд тэрнээсээ болоод нэг үгүй ээ, энэ тийм биш ээ. Үгүй ээ, тэгмээр байна гэл ингээд өөрснийхоороо жоохон зөрүүдэлснээсээ болоод ингээд жоохон үл маргалдах зүйлсүүд гараад байдаг. Жоохон нэг нэгнийхээ оронд орж бодолцоод үзэх юм бол хоёр уул нь бол маш сайхан тохирдог хосууд юм аа чаавас. Нөгөө ингээл үзэл бодлын хувьд л зөрөөд байдаг болохоос ингээд сонирхдаг юм ч гэдэг юм уу юмараа нэгнийхээ дутууг нөхөн ч гэдэг юм уу айгуу тохирдог хосууд тэрний жижиг шажиг зүйлээс болоод яагаад байдаг гэсэн үг шүү. За муудалцаад байдаг гэсэн үг. За нэг тэгвэл за дараагийн бас нэг асуудал гэвэл та ингээд нэг дөнгөж шин зүйлийг эхлүүлж байгаа байж магадгүй. Гэхдээ энэ нэг хэрвээ яг дөнгөж шинээр нэг зүйлийг эхлүүлээд гэдэг юм эсвэл ажилдаа нэг шин системийг оруулж ирсэн гэдэг ямар нэгэн нөхцөл байдлаар шин зүйлийг оруулж ирж байгаа бол энэ таныг нэлээд шалгана. Гэхдээ та энэ шалгалтыг сайн өгч чадах юм бол үр дүнгийн маш сайн авна. Та өмнө нь буугаад өгчих юм бол тэр сайн үр дүндээ хүрч чадахгүй. Ягаад гэвэл таны шин эхлүүлж байгаа зүйл байна штэ. Эхэндээ ингээд айгүй хэцүү ингээд саад тэгтэй юм шиг байгаа боловч энэ бол бүх зүйл шударгаар шийдэгдэн. Та хэдий ч нэ хөдөлмөр хөлсөө өгөн төдий ч нэ танд буцаагаад хариу шагналын сайнаар ирэх байхгүй юу. Тийм учраас юу ямааргүй байна. Шантармааргүй байна. Ингээд энэ шинэ эхлүүлсэн дөнгөж эсвэл нэг ямар нэгэн л нөхцөл байдлыг шинээр оруулаад ирсэн байгаа энэ нөхцөл байдал чинь үнэхээр таны талд сайнаар шийдэгдэн. Гэхдээ заавал таныг хэр зэрэг хүчин чармаалт гаргах вэ гэдгийг чинь одоо харж байгаа гэдэг юм уу? Тийм нөхцөл байдал бий болох гээд байна. За тэгээд та нэг тийм хүмүүсийн яриа марианд маш их амархан автагдаад ингээд жоохон өөрийн үзэл бодлоос хазаачих гад байдаг зантай хүн байж магадгүй шүү. Жишээ нь ингээд нэг юм та зүгээр энэ жишээ шүү. За яг энэ зүйл болно гэж бодооч ч гэдэг юм уу, яг ингээд гоё тууштай яг ингээд болохыг мэдээд явж ид хажуугаас нэг хүн оролцоод за бити тэгээ наа чи яг ингэх юм биш үү гэнгүүт нэрээч тийм юм уу гэд нэг жоохон угаасаа хийж байгаа юм аа ингээд нэцаалд өгчдөг. Эсвэл заяа яг ингээд гоё зүв явж идэл чи нэг ингэж чи эндээ нэг юм өөрчлөлт хийчээч тэгчээч гэнгүүт бас дороо солигчдаг тийм жоохон сэтгэлийн савлгаач өндөр дээ хүний үгийг маш амархнаар өөртөө хүлээж аваад тэр үгээр нь явцдаг ч гэдэг юм уу, тийм юм байх гэдэг. Тэгээд ер нь бол таавна штэ. Хүүхэд наснаасаа эхлээд айгүй тийм аавынхаа үгийг сонсдог, аавынхаа яг хийсний дагуу явцдаг ингээд баггүй юу. Гэтэ би таныг аавсаа зүрдэг бай гэж хэлэхгээгүй, бусдаас зүрдэг бай гэж хэлэхгээгүй. Гэтэ таны нэг тийм хүний үгэнд итгэж ч гэдэг юм уу, нэг тийм хүнээс юм хараат байдлыг аваад ингээ тусламж авах га тэр хүний үгээр явчих гад байдаг нэг тийм зан чанар чинь магадгүй ааваас чинь суудсан байх магадлал өндөртэй. Ягаад гэвэл таны хүүхэд наснд аав чинь таны баг юу хийхийг заадаг байсан байх магадлал өндөртэй. Тийм учраас та одоо ч гэсэн амьдрал дээр ингээд нэг тийм танд жишээ нь энийг эмэгтэй хүн үзэж явах юм бол ийм эрэгтэй хүнээс айгүйх хамааралтай болоо тэр эрэгтэйгээсээ ингээд зөвлөмж авах гад жишээ юм уу, тэр эрэгтэйгээсээ ингээд нэг ер нь тийм хамааралтай болчдөг. За эрэгтэй хүн үзэж явах юм бол та ерөөсөө дээд албан тушаалтны хүнээсээ ч гэдэг юм уу хит тийм хамааралтай тэр хүнийхээ үгээр явж гад байдаг жоохон өөрийн бодолтой бай гэж хэлэх гээд байгаа юм байна л да санаа. Тийм байгаад байдаг. За тэгээд таны нэг тийм айгүй сайхан болно бүтнэ гэд итгэцэн байсан зүйл одоо яг ингээд болж өгөхгүй бүтэж өгөхгүй байгаа болохоор та магадгүй ингээд бүр нойр хулцсан шүнүүдийг үзэж байгаа болов ингээд унтахынхаа өмнө за одоо яах вэ, энэ ингээд болчих юм болов, бүтчих юм болов гэдэг нөхцөл байдалд ороод эсвэл өглөөс ирэл одоо тэрмэн энэ асуудал ингээд бүтэх юм болов, тэгэх юм болов гэж танд нэг яг одоо нэг жоохон тийм шийдэх ёстой нэг итгэцэн
яг болчихно гэж бодсон ч ингээд шийдэгдэж өгөхгүй байгаа нэг тийм итгэлийг чи алдаад яагаад энэ ингээ болохгүй байгаа юм бол тоо гэсэн нэг тийм бодлыг чинь төрүүлэх нэг танд нэг асуудал яг одоогоор байна. За энэ асуудал тэгвэл хэрхэн яаж шийдэгдэх вэ? Мөнгөтэй холбоотой асуудал бол ер нь бол хударч ин дөө. Энэ бол таныг ингээд цаа талын хүн чинь худлаа яриад итгүүлэн үнэмшүүлээд байгаа нэг тийм мөнгөтэй холбоотой асуудал таныг нэлээд зовоож байгаа юм байна л та. Тэгээд тэрэн дээр та таны чихэн дээр цэцэг ургуулаач гэдэг юм уу нэлээд итгэлийг чи олоод ингэчингээл нэг юм хойшлуулад байгаа юм байгаад байгаа юм биш үү? Та тэгээд ярьж байгаа юм нь үнэн үгүй юу гэдэг дээр жоохон хардас сэрдэлттэйгээр бодох шаардлагатай байх юм. Тэгж бодож үзнүүдээ яг ингээд үнэхээр яг хэлсэн бүх юмд биелж гин үү? За жишээ нь энэ бол зүгээр жишээ шүү. Тэгэхэд тэгчээ, ингэхэд ингэчээ гэдэг зүйлээ штэ. Яг тэр хугацаанд болоод ингэхэд ингэчээ гэдэг зүйлийнхэн тэр хугацаанд болцсон ч ахаал нэг шалтгаан цохиож гаргаж ирээд байгаа гэж магадгүй байх юм. Тэгээд тэрнээс болоод та одоо ингээ бүр нойрчин өрхөө хоолоогоор ч хоол авахгүй ч гэдэг юм уу бүр нэг тийм хэцүү байдалтай тэгэл өглөө болсон ч тэрийг бодоод шүн унтахтаач энэ асуудал яаж шийдэх юм бол ингэх юм болоо их юм болоо гэдэг нэг тийм жоохон хүнд асуудалтай холбоотой байгаад ээж магадгүй яалчгүй таны нөгөө сонгосон 2 дугаар картын эхлэн карт маань хамтын хөдөлмөрөөр мөнгө гэхээр нэг тийм хамтарсан мөнгөтэй холбоотой асуудлууд танд үүсчээд тэр ерөөсөө биелээ олохгүй та тэрнээс болоод маш их хэмзгэлж байгаа. Гэхдээ баг энэ биелээ олохгүй байх магадлал өндөртэй та өөр арга замаар мөнгө олохыг хичээгээр энэ нэг л худраа явчлаа шүү. Тэгээ ялангуяа энэ дээр нөгөө нэг эрэгтэй хүний одоо сая орж эрэгтэй хүнээс хамааралтай юм мөнгөний асуудал байна танд. Тэгээ энэ дээр нэг та ингээд байгаа байхгүй юу? Тэр хүн чинь би ингэчүүл гэдэг нэг юм дандаа сонголтууд өгнө. Би одоо энийг ингэчүүл энэ ингээ болох гээд байна. Төр хүлээж игээд. Төр хүлээх хугацаанд та бол үндэ сэтгэл зүрх чинь бүр насаатлаа унаад бүр хэцүү байдалд орж байгаа. Энэ тэгээд айгүй их мөнгөний тийм цаана өөрөө бас нэлээд асуудалтай хүн байгаа гэж магадгүй ах юм. Таны юм одоогоор сайн шийдэгдэхгүй. Энэ лав мөнгөтэй холбоотой асуудал чинь тийм сайнаар болоо шийдэгдэхгүй. Ер нь нэг жоохон удлаа юмд нөгөө нэг бухын доодхыг харж тунаг бухын доодхыг харж үнийг турж өгөнч гэдэг юм уу? Эсвэл нэг л буруу замаар будаа тэгээд буцалтаа шороод хийнэ хичил болцсон юм да янз нь. Энэ нэг л худраад байна шүү. Энд бити итгээрээ гэж хэлээ. Нэг л чихэн дээрээ цэцэг ургуулад нэг хий хоосон тэмээ юмны араас жоох яваад байгаа юм уу да. Тэгээд та яг ингээ яалтчгүй нэрэгтэй хүнээс шалтгаалаа энэ залтай эрэгтэй хүнээс шалтгаалаад ингээд харахад тийм залтай эрэгтэй хүн биш ахгүй юу? Гэхдээ гаднаас бол их амар тайваа бүгдийг зохицуулаад болгочмоор нэг бууртай сууртай эр хүн шиг хэрнээ дотоод сэтгэлдээ асар тийм юмыг маневр хийж чаддаг юмыг нааша цаашаа хөдлөөд зохицуулж чаддаг тийм эр хүнээс үүдэлтэйгээр та нэлээд тийм сэтгэл зүрхний гэмтэлтэй нэлээд асуудалтай яг яахаа мэдхэ болцсон. Тэгээд тэр нь бол ингээд зохицуулах ёстой нэлээд их мөнгөтэй холбоотой асуудлууд байгаа. Тэгээд тэрийг нь та өмнөөс нь ингээд энийг тэгвэл би энд өмнөөс чи ингээд энийг би ингээд зохицуулчих, тэрийг би тэгээд зохицуулчих гэдэг ийм арга барил руу орцсон. Тэгээд яг эцэст нь хохирж байгаа үн нь та болоод байна штэ. Бүр яалтчгүй та болоод байна. Би бол одоо энэ зүйлд ингээд бити итгэж ингээд яваад байгаа ч худлаа байна. Наад яриад байгаа зүйлд нь итгэхгүйгээр зүгээр орхиод одоо яг өөр арга замыг хаа хичнээн таны сэтгэл зүрх өвдөд ингээд айгүй олон мөнгийг зохицуулах асуудалтай байгаа ч гэсэн лав наад хүндээ итгэж энэ мөнгөний асуудал бол зохицоонд орж зохицуулагдана гэсэн юм байхгүй. Зүгээр л харин битүү танд стресс, битүү улам таны ингээд цаашд явах замыг чи ингэж хааж боогод боомлж байгаа зүйлэл болж байна. Тэрнээс нэг айхтар яг тэр яриад байгаа зүйл шиг юм болвол болохгүй. Тийм юм байхгүй шүү. Худлаа л байна да. За тэгээд одоо цаашаа үргэлжлүүлээд 2 дугаар картыг сонгосон хүмүүст мань өөр юу хэлэх гээд байна вэ? Одоо таны үл сэтгэл зүрхэндээ шүү дээ тийм темпераментыг ингээд яг ингээд
балансаа барих үе заяа. Та ингээс сэтгэлээр унлаа гээл гарч гүйж шоудаал найз нөхөдтэйгээ уулзаад яг яах юм? Таны асуудлыг шийдэгдэж гин үү? Шийдэгдэхгүй л байгаа шүү дээ. Та улам сэтгэл санааны гутралд ороод байгаа. Тийм учраас та энэний оронд харин эсрэгээр нь сайхан юу яа? Энэ арга замаас хэрхэн яаж гарах вэ гэж бод. За би танд ингэж үзэж үгүй. Ийм уншлага. За одоо та яг ингээд миний энэ яриад байгаа мөнгөтэй холбоотой энэ проблемд орсон бол энэ асуудал ер нь бол ойрын хугацаанд зохицогдох нь уу, зохицогдохгүй нь уу, яахаар байна гэдгээс нь харах хэрэгтэй байна да. Гэхдээ ер нь бол гарч ирсэн картуудыг харах юм бол баг наад хүндээ итгээд хэрэггүй, зохицогдохгүй. Тийм болохоор өөрөө асуудлыг шийдээ гэж гарсан шүү. За юу. За тэгэхээр би 2 дугаар картыг сонгосон яг энэ мөнгөний асуудалд орчоод дунд нь ингээд сонирн байдалд орчоод байгаа хүнд за таал зохицуулна. Та өөрөө зохицуулна. Өөр одоо мэдгүй. Та хэрвээ хүнд мөнгө зээлдсэн гэдэг юм уу ингэсэн бол та өөрөө арга зам хайж мөнгө олж авах хүмүүсийн орон зуучлал хийгээд мөнгө аваад өгсөн бол таал тэрийгэ зохицуулж дараа нь тэр хүнтэйгээ уулзраа олох байх. За эсвэл одоо нөгөө юу гэдэг энэ мөнгөтэй холбоотой асуудлыг та өөрөө зохицуулна. Өөр ямар ч арга байхгүй. Та хинч найдах шаардлага байхгүй. Одоо бол таны тийм зохицооны асуудал болж хуурчаад байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ магадгүй энэ дотор бас нэг юм хань ижлэн ч гэдэг юм эсвэл хамтрагч нь ингээд нэг жоохон мөрөдө тоглоом ч гэдэг юм мөнгөтэй холбоотой асуудлаар ингээд таныг өрөнд бас хийгээ тавьсан хүм үзэж байгаа байх магадлал өндөртэй байна. Тэгээд энийг ингээд тэгэхэд болгож ш. Тэгээд та ер нь одоо нэг над чихэн дээр цэцэг ургуулдаг асуудлаа болжул яадیں۔ Угаасаа таны энэ бодоод байгаа мөнгөтэй холбоотой асуудал ч гэдэм үү таныг баярлж байгаа асуудал бүтэхгүй худлаа шүү худлаа бүр тгээ хэлчмээр санагдаад байна. Үнэхээр худлагийн худлаа байна да одоо яах вэ? За тэгээд зүгээр мөнгө төгрөгөн дээр харин орлого муутай байгаа хүмүүст орлого нь гайгүй ихсэх нүг харж одоо энэ бүр мөнгөний уншлага боллоо л тоо. Хэсэгэн дэсээр орлого одоо ямар нэгэн тийм орлого хүлээж байгаа ч юм уу мөнгө орж ирэх гэж байгаа хүн байвал энэ мөнгө тань зайлшгүй орж ирэх шаардлагатай та үнэхээр тэрнээс болоод хэцүү байдалтай байгаа ч гэсэн та түрхэн дисэд дивчээд хүлээгээрээ дэх юм бол мөнгө чинь бол яалтчгүй орж ирнэ. Гэхдээ орж ирсэн мөнгө чинь бас нэг тийм ийш тийшээ битүү гарах л ер нь нэг жоох юм энэ 2 дугаар картыг авсан та биш үү? Мөнгийг нааш цааш нь зохицуулах нэлээд тийм асуудалд орсон байгаа хүн үү те? Тэрийгэл нэг янзлах хэрэгтэй болчихж дээл гэж хэлээ. Заастаа мөнгөнөөс болоод хамаг картанд гаргацсан чи одоо дахиад дараагийн сэдвийг уншиж чадахгүй хүчрэхгүй болох гэдэг. За би картуудаа нэг хураагатхаа одоохоо. Тэгээд ер нь бол танд бол алсын баяр ч гэдэг юм алсын зүйл бол сайнаар биелэх боломжууд бол алсын баяр нь бол байгаа шүү. Одоогийн нөхцөл байдалд бол та зайлшгүй нэлээд олон зүйлийг зохицуулах ч гэдэг юм уу. Тэрийг нь гэхдээ тэр зохицуулах зүйлээ хэн нэгнээс хамааралтай бусаар зохицуулах шаардлага байгаа. Та л өөрөө бие дааж зохицуулах ёстой болоод байна. Гэхдээ энэ нь бол нэг хэсэг хугацаанд өргөжлөгч гэсэн бүр яг энүүгээр ингээ бүр фейлдэд бүр ингээ гацаа зогсчих юм уу гэвэл бас үгүй болох нь болно. Гэхдээ энэ дэр нэлээд хугацаа орно. Тэр хугацааг бол та ингээд нөгөө нэг товчлоод давж гарч чадахгүй. Заавал л өөрөө яг ингээд зохицуулсны дараа өөрөө тэр дараагийнхаа асуудлыг зохицуулна ч гэдэг юм уу тийм юм байгаа. За энд би нэг хувийн бизнесийг бас хийдэг хүмүүс үзээд байгаа мó 2 дугаар картыг сонгоцсон хувийн бизнес болоо одоо яг хийж байгаа хувийн бизнес чи ямар хувь байна вэ гэдэг нэг үзээд тахыг. Тийм яалтчгүй шинэ зүйлийг эхлүүлсэн ч гэдэг юм уу хувийн бизнес хийж байгаа хүмүүс бас энэ 2 дугаар картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Энэ бүр янзын шүү. Үнэхээр янзын. Та олон үйлчлүүлэгчтэй олон танд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд ч гэсэн мөнгөний урсгал ингээд нээгдэн бүр ингээд та одоо нэг хаалга онгойлгох дутуу байгаа юм байна. За юу хийж байгаа ажил дээрээ одоо энэ бизнес дээрээ. Тэгэд энэ хаалгыг онгойлгоод тавьчихл юм бол энэ хаалгыг онгойлгохын тулд та алхаж очин жоохон хөдөлмөрлөн гэсэн үг шүү. За ингээ онгойлгочих юм бол баг ингээ нэг юм юу байдаг шүү.
хаалга онголлоо бараг алт ирдсүү гэх тэр хаалгаар нураад ороод ирэх хэмжээний тийм сайхан зүйл байна. За гэхдээ энэ зүйлийг ингэж хүртэж авахын тулд таны наад бизнес чинь ингээд таны нийлэн ийм бичиг баримттай холбоотой асуудлууд шиг юм уу тэрийг зохицуулах хэвээр энийг зохицуулах хэвээр гэсэн араасаа дараасан тиймэрхүү юмуд нэлээ гарч ирэх бах. Гэхдээ та чадна хийчин заяа ингээд нэг сони бэрхшээлийн цаанд бэрхшээл байж ийсэн аа. Таны одоо яг хийж байгаа энэ зүйл нь штэ. Үнэхээр та чадна. Та бүгдийг босгож ирнэ. Зүгээр энэ бол одоо ингээд та өөрөө ч мэдж байгаа. Ерөнхийдөө ингээд болж ин доо. Ингээд гоё боллоо доо гэдэг. За харилцаан дээр ахад нэг халтхан нэг юм шалгаадах заяа. Энд нөгөө нэг хосон тийм мөрөөдө тоглолоод ингээд таныг өрөнд хийцэн байх магадлал өндөртэй хүн бас үзээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би харилцаан дээр нэг юм шалгаадах юм. Харилцаан дээр харин тийм ээ одоо энэ ингээд бүр яатсан салалт ирж байгаа харилцаагаа дахин одоо яах вэ? Мөнгнөөс олоод хостойгоо асуудалд ороод одоо бүр ингээд өнөөдрийг хүртэл босгосон байгуулсан барилга чинь нурж ин даа л гэж хэлэх гээд байна да. Мөнгөний нэлийн асуудалтай юм. Таны хоос ингээд жоохон мөнгө үрэх сонирхолтой мөнгөний нэлийн асуудалтай хүн үү те. Тэгээ тэрийг ингээд зогсоохгүй штэ. Үнэхээр зогсоохгүй байхгүй та яагаад зүгээр болоод үргэлжлэн зам татарчин гэж бодоод байна. Танд ингээл ахаал бигүй би зүгээр олчноо би ингэчнээ тэгчнээ би иймээ гэл нэг итгэл үнэмшлийг өгөөл та тэнгүүд л нэрэл ингээл шинжлэгдээл гоё олчих юм байна да гэж бодож ядал ахаал таныг сэтгэл санаагаар унгаагаад ойчуулаад хямраагаад л байх нэг тийм харилцагч таны хажууд байна. Тэгээд харилцагч гинэ хамтрагч одоо юу гэдэг харилцаанд байгаа хүн. Тэгээд энэ харилцаанд байгаа хүн чи айгүй тийм сүржээ нэрхтэй юм аа. Станер хүүхаа айгүй энэ чинь тэгээ болгочдөг байхгүй. Энэ чинь тийм л асуудал штэ гэл нэг тийм айгүй өөртөө ихтгэлтэй хэрнээ тэгээл юм ахаад бүтлгүүлцдэг. Ам нэг цагаан юм уу? Ам нэг сайхан юм. Амаараа сайн сайхан юм яриад ингээл дүг гэдэг хэрнээ яг ингээд амьдрал дээрээ гараад ирэхээр бас л их барцалсаад юмыг үзээд байдаг. За тэгээд энэ нөгөө 2 дугаар картыг сонгосон хүмүүсийн нуруу ахар суулны тэрүүгээр их чилж өвддгөө жоохон бөөр өвдөх гээд байдаг хүн байгаад ах юм бас өглөө оройдоо хавганж гин үү хараарай. Тэгээд усыг улан хэрэглэх шаардлагатай цусны өтөрөлт ихтэй тийм хүн бас энэ 2 дугаар картыг сонгосон байх юм. Тэгэхээр цусаа шингэлэх шаардлагатай хэрнээ усыг ууж гин үү тэгээд тэгсэрнээ усан хавангуугаад идэг за мэдгүй нэг тиймэрхүү хүн байгаад байна. За тэгээд та бол айгүй тийм юмд ингээд айгүй ихтгэлтэй ийм сэтгэлийн хатч гэдэг юм уу сэтгэлийн тэнхээ ихтэй хүн юм аа их ингээд нэг гоё сэтгэлийн хүнд нэг хат гэж байдаг ш. Альва юм тийм хурд нураад унжихгүй за болондоо би ингээд хичээж юм бол тэрний цаана ингээд гараад ирэндээ энэ бүхэн ингэж бүтэндээ гэдэг тийм танд их гоё итгэл байдаг юм байна. Гэхдээ энэ итгэлээ битгий алдаараа угаасаа та бүгдийг болгодог, бүгдийг чаддаг. Та бол агуу мундаг хүн гэж хэлье. Зүгээр ингээд нөгөө нэг заримдаа яах вэ энэ нэг сэтгэлийн тэнхээ гэдэг юм чинь ингээд барагдсан юм шиг, хоосорцсон юм шиг мэдрэмж төрж байгаах зүгээр жоохон сэтгэл зүрх чинь цуцаад байгаах зөндөө хичээсэн шүү дээ. Таны зүрх тэгэхээр та өөрийнхөө зүрх сэтгэлдээ нэг талархаараа за өнөөдрийг хүртэл ингээд мундаг байж чадсан энэ олон зүйлийг дисэж гарч ирсэн өөрийнхөө зүрх сэтгэлдээ талархаарай гэж хэлье. Зөндөө л олон юмыг хамт та энэ агуу ингээд нөгөө нэг дуусашгүй хүчтэй зүрх сэтгэлээрээ даваад гараад ирсэн. Одоо нэг ахаа жоохон хичээчмээр юм уу тэгтээ та амьдралд биш тэ жоохон өөрийн хил хязгаараа тогтоомоор байна. Үнэхээр тогтоомоор биш шүү. Тэгэхгүй бол таны ингээд хүн болох нь таныг за энэ ингэж байгаа л уучлалчтай ингэж байгаа л гоё олчдаг штэ тэгдэг штэ гэсэн сэтгэл зүрхээр тантай ингээд харьцаад идэм байх. Та өөрийнхөө байх ёстой хил хязгаар цензурээ жоохон тогтоогоод бусдыг бас өөрийнхөө хил рүү нэвтрүүлмээргүй ах юм. Жоохон өөрийн гэсэн үзэл бодолтой байж өөрийнхөө тэр үн цэнийг мэдэрдэг баймаар байна. Тэгээд та бол үнэхээр биш үү? Юмыг босхийг өвөл босгодог. За энэ дунд ингээд би бизнес хүнтэй хамтарч бизнес хийж байгаа хүмүүс байж магадгүй гэсэн шүү дээ. Таны юм болчих шүү. Асуудал ахгүй. Би илээ олчихно. Үнэхээр үр өгөөж үзнэ.
жижигхэн шалгуурын дараа үнэхээр үр өгөөж үзэх юм байна. Нүүний чулууны хэлж байна. Соолоо нар мандлаа гэж байна. Гэхдээ нар мандтал хугацаа орноо. Хэсэг одоо нөгөө хурдан давхих зүйл чинь гацалтанд орцсон гэж байна л да. За ингэж гаргаж ирнэ. Тий. Одоогоор ингээд нэг жоох юм тэгтээ хүлийн тушаатай юм шиг гацалттай байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа бол бүх нөхцөл байдал шал ондоогоор эргэцэн ер нь альва зүйл таны талд эргэцэн байх юм байна шүү. Тэгээд танд угаасаа алсын баяр гэдэг юм байгаа. Одоогийн зүйл дээр бол зүгээр нэг бүтэндээ болчондоо л гэсэн сайхан ихтгэлэл байгаад байна. Гэхдээ алсын баяр гэдэг зүйл танд бол байгаа. Гэхдээ яг одоо бол та асуудлуудыг өөрөө л ханцуу шамалж дайрж орж зохицуулчаа дараагийн тэр хүмүүнд итгэсэн асуудал байдгийн бол тэрийгэ зохицуулна. Өөр арга байхгүй шүү. Танд нэг төрөлхийн тийм лаг чадвар байд юм байна. Ингээд юмыг ингээд болохгүй байсан ч тийшээ гүйсээр агаал ямар нэгэн нөхцөл байдлаар юмыг ингээд гаргаад ирдэг те нэг тийм төрөлхийн чадвар байдаг. Битээ энэ төрөлхийн энэ лаг чадвараа ингэж нөө сэтгэлээ цуцснаас болож бити хаагаараа гэж хэлээ да. Танд үнэхээр бүгдийг зохицуулдаг авьяас агаа. Би угаасаа түрүүний энэ баахан нэг хүзэр дэлгэж уншихтаа та зохицуулна гэсэн чинь үнэхээр та зохицуулна одоо өөр арга байхгүй. Тэгэжтэй ч ертөнц орооч гэдэг юм уу бурхаж гэдэг юм уу та хүн биеийг олоод төрөхтэй энэ чадварыг бүр аваад эзэмшээ төрсөн юм байхгүй. Угаасаа энэ амьдрал таны гараар л босдгол юм байна штэ. Тэгээ та тэр нэгэн тийм үүрэг даалгавартай ирсэн учраас чадна. Тэгээд энэ бас нэг хувь тавилан 5 тооныхан бас их сонгосон болов энэ 2 дугаар картыг. Тэгээ жоохон сэтгэл нь савлгаадаад идэм болоо да гэж хэлээ. За ингээд 2 дугаар картыг сонгосон танд амжилт хүсье. Аз бүхний дээдийг хүсье. Баяртай. За 3 дугаар картыг сонгосон хүмүүс энэ картыг сонгосон байхгүй юу? Би тэгээ одоо бичлэг хийж гин гэж одоо л яриад лээсэн. Бараг 30 минут яриад дууссаны дараа очоод шалгасан чинь хийгээгүй энэ олон картыг дэлгээд ярьсан байна гэдээ. Тэгээд эндээс нь эхлээд дэлгэснээ яад одоо буцааж хураагаад хийн гэвэл мэрийг төөрч байх. За тэгэхээр одоо тэгээд яриа гэдэг дахиад ихнээс нь за 3 дугаар картыг сонгосон хүмүүс болохоор magician буюу нөгөө нэг шиддэн гэдэг картыг сонгосон гэсэн үг шүү. За шиддэн элбчин гэсэн үг шүү дээ. Энэ картыг сонгосон хүн бол яг одоо амьдралынхаа идэвхтэй өөрчлөлтийнхаа тэр цэг дээрээ ирсэн байгаа гэсэн үг. Тэгээ magician бол ямар нэгэн зүйл өөрөө ингээ аясаараа болоод ингээ тохиолдохыг хүлээх хэрэггүй. Тэгээ хүлээхээсээ илүү харин боломжийг атгаж аав мэдлэг дуршлага авьяасаа айл ингээд өөрчлөн айл хэдийн ингээ хуримтлагдсан байгаа зүйлээ түүнийгээ боддоор ашиглах цаг нь болсон гэдгийг хэлж яддаг байхгүй юу. Тиймээс та сүүлийн үед те би өөрөө яг нэг юмыг эхлүүлмээр байна. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Надад үүнээс илүү боломж байгаа гэл нэг тийм дотоод сэтгэлээс чинь гэдэг юм уу дотоод юмнаас чинь нэг тийм юм орж ирээд байгаа. Та өмнөхөөсөө илүү өөрийн шийдвэртэй тулгуурлах тийм шатан дээр ирцэн гэсэн үг байхгүй юу. Бусдын зөвшөөрөлч гэдэг юм уу бусдын шийдвэр тэгэл нөхцөл байдал өөрчлөгдөхийг тэгээд хүлээхийн оронд өөрөө ихний алтмаа хийх шаардлагатай үе дээрээ ирж байна гэсэн үг. Тэгээд одоо энэ шиддэн гэдэг картны бол хамгийн хүчтэй утга нь бол боломж байхгүй ш. Боломжийг хөдөлгөх тэр боломжийг шүүрж авах хүн нь та өөрөө шүү гэсэн үг гэдэг танд байна штэ. Нэгээс ол ингээд илүү олон чадвар байгаа байж магадгүй заа. Тэгээд та штэ ямарваа нэгэн зүйлд ингээд чадваргүйтэй биш аль чадвараа юунд нөгөө төвлөрүүлж ашиглахаа шийдэггүй байж магадгүй хүн байна. За тэгээд ажил мөнгөн дээр бол энэ карт нь өөрийн мэдлэгтэй өөрийн ярих чадвар бүтээлч байдал за тэгээд эзэмшсэн мэрэгжилж гэдэг юм уу олж авсан дуршлага бодит орлого болгон хувиргах боломж ирсэн байгааг хэлж байгаа гэсэн үг. Тэгээд шинэ ажил эхлүүлэх тэгээд төсөл гэдэг юм уу өөрөөсөө гарах тэр үйлчлэгийг бий болгох хүмүүст өөрийгөө таниулах зэрэг одоо тийм зүйлд айгу тохиромжтой үе чинь ирсэн байгаа шүү гэж хэлж байгаа гэсэн.
Тэгээд гэхдээ биш тэ олон санаа байлаа гэд бүгдийг нь зэрэг эхлүүлэх хэрэггүй шүү. Нэг зорилгоо сонгож аваад яг тэр зорилгондоо ингээ хүчтэй байдлаар ингээ тэмүүлээд зүтгэхийг энэ карт нь бол хэлж байдаг. За тэгээ харилцааны асуудалтай байгаа бол та одоо нөхцөл байдлыг ингээл итгэхгүй байдлаар хүлээхээсээ илүү харилцааныхаа чиглэлийг тодорхой болгох шаардлагатай. Гэхдээ энд бас нэг энэ карт нэг юм сануулж идэг л да. Өөрийн хүссэн үр дүнгээ авахын тулд хэд их хянагч гэдэг юм уу, хүнийг ятгахч гэдэг юм уу, нөхцөл байдлыг өөрийнхөө эргүүлэх тэр оролдлогыг хийх шаардлагагүй шүү гэж хэлж байгаа. Мөн таны эргэн тойронд маш тийм үг яриа нөгөө хөгжцөнтэй үг яриа сайтай, амны фигүртэй өөрийгөө маш сайхнаар илэрхийлдэг хүн байгаал та зөвхөн үгэнд нь хуурдахгүйгээр үйлдэлийг нь анхаараарай. Тэгээд ер нь бол үйлдэлийг нь анхаараарай гэсэн үг байхгүй. Тэгээ энэ картыг сонгосон хүний хамгийн том асуудал нь бол өөрийнхөө хүчийг бүрэн үнэлэхгүй байна гэж хэлмээр энэ. Танд бол мэдлэг байгаа, чадвар байгаа, дуршлаг байгаа, олон сайхан санаа байгаа. Харин одоо танд үлдсэн зүйл бол ямар нэгэн тэр зүйлүүдэд ашиглаад явах тэр үйлдэлийг хийх шаардлагатай гэсэн үг. Тэгээд таны амьдрал өөрчлөлтийг хүлээж байгаа үе шатн дээрээ биш, өөрчлөлтийг та өөрөө эхлүүлэх хүч бол таны гарт ирсэн байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгээд би одоо энэ их картыг гаргаад өчнөө юм ярьсан да. Тэгээд одоо ахаал эхнээс нь яри. За тэгээд эхний хараа болохоор энэ 3 карт гарч ирсэн. За тэгэхээр одоо танаа гэр бүлд мөнгөтэй холбоотой саад бэрхшээл асуудлууд үүсэж гисэн үү гэж хэлмээр энэ. Тэгээд ер нь бол танаа гэр бүлд ингээ мөнгөтэй холбоотой асуудал саад бэрхшээлүүд үүсэж гисэн. Тэгээд гэр бүлийн хоёр хүн маань ч гэсэн энэс болоод ингээ айгүй хэцүү байгаа боловч энэ асуудал тун удахгүй шийдэгдэнэ. Ямар ч асуудал байхгүй шийдэгдэж шүү. Энэ дээр бол нэг айгаад ах шаардлага байхгүй. Угаасаа энэ нөхцөл байдлыг үүсгэхийг вэ штэ тий. Та өнгөрсөнд ингээд тэр одоо энэ үүсгэсэн мөнгөний энэ асуудлыг үүсгэсэн энэ хүн чинь өөрөө энэ нөхцөл байдлыг өнгөрсөнд болно гэдгийг мэдчихэл байсан штэ. Тэгсэн ирнэл нэг за болчих юм чинь гэд яваад орцсон байгаа аахгүй. Тэгээд эндээсээ болоод нэг тийм таагүй нөхцөл байдлыг үүсгэчээд за тэгээд тэрнээсээ болоод ингээд хүмүүстэй ч гэсэн дэрсэлдэх үеуд байна. Магадгүй та энийг угаасаа болно гэдгийг мэдчихээд нэг хүнтэй хамтраач гэдэг юм уу юм хийцнийг хүнд эсвэл итгээд юм хийчихсэндээ энийг айгүй гоё шанс болно штэ, бүтэн штэ гэж бодсон боловч энэ нь нөгөө болоогүй байхгүй. Тэгээд та одоо яг ийм дэрсэлтийн дунд ороод яах учраа олгоо байчихсан гэсэн үг байхгүй юу. За тэгэд би одоо хараа яг ингээд түрүүн хүзэр суулж явах үе шиг эмоцоор ярьж чадахгүй байна. Станараа гонхтой юм бэ яасан. Тэгээд амьдрал бол танд айгүй гоё ингээд боломжуудыг өгдөм байна. Та ингээд танд ингээд гоё шанс сууж гэдэг юм уу, гоё боломжууд орж ирдэг. Ингээд амьдрал танд айгүй сайхан боломжуудыг өгдөг. Гэхдээ та ингээд шүүрж авдаг дээрээ энэ боломжуудаа ингээд алдаад асгаад ерөөсөө нэг болж өгөхгүй байгаа үе дээрээ байгаад байгаа байхгүй. Одоо энэ боломжуудыг улан та шүүрээд авчих юм бол танд ингээд сайхан юм болох гээд байдаг. Гэтэл нэг тийм сонин хаалт шиг юм орж ирчээд байна гэсэн үг. За би тэгэд энэ хүзэр гарааг байхад түрүү мэдрэмж өгөөдлээ. Юу та тэгэд нэлээд тийм ихтгэл үнэмшилтэй ямар нэгэн сүм хийж гэдэг юм олон нийтийн цугсан газар очдоггүй. Нэг тодорхой хэмжээний өөрийн гэсэн ихтгэл үнэмшил танд байд юм байна л да. Тэгээд тэр ихтгэл үнэмшил чинь удахгүй өөрчлөгдөх чинь. Өнөөдрийг хүртэл ч гэдэг юм уу таны байсан хувилбар ч гэдэг юм уу таны ингээ байсан дүртэй ингээ дотоод ихтгэл үнэмшил чинь үнэхээр өөрчлөгдөө та зарим юмыг энэ чинь ийм учиртай юм биш. За тэр чинь тийм учиртай юм биш. Энэ ингэх юм байна гэдэг нэг тийм байсан тэр ихтгэл үнэмшил өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгээд таны сэтгэл зүрэгч гэсэн одоо ингээд дотоодоосоо нураа таны одоо дотоод хүүхэд гэдэг юм өвхөд шинээр төрөх гэж байгаа аахгүй айгуу сони юм таны дотор юм тэсийн ондоо өөрчлөлт явагдаж байгаа. Тэгээд тэрнээс шалтгаалаад
та ингээд таныг хинч ойлгохгүй байгаа юм шиг ганцаардаад байгаа юм шиг таны эргэн тойрны хүмүүс ингээд таныг хайрлахгүй байгаа юм шиг байдалтай. Тэнгүүд л та за би энэ бүгдийг даваад гарнаа надад чадвар байгаа штэ би бүгдийг болгоно штэ гэсэн нэг тийм айхтар итгэл үнэмшил бас байгаад байдаг. Гэхдээ та маш их ганцаардаад байгаа юм шиг тийм байдалтай би энэ бүгдийг яаж хэрхэн шийдвэрлэх вэ яах вэ гэдэг зүйлүүд байгаад байгаа ах. За тэгээд танаа гэр бүлд ингээд ялчгүй тийм мөнгөний зарлага гэдэг мөнгийг ингээд орж ирэх юм бол тэрэндээ энэндээ гэдэг нэг тийм зохицуулах ёстой асуудлууд танаа гэр бүлд ингээд өрнөд эхэлчихсэн байгаа аахгүй юу. Гэхдээ энэ асуудал шийдэгдэн шүү. Энэ дэр бити айгараа шийдэгч чинь. За тэгээд та нөгөө нэг би таныг штэ дотоод сэтгэл зүрхэндээ ингээд нэлээд том юм хувьсэл өөрчлөлтөнд орж байгаа. Тэгээд нэлээд олон юмыг бодох шаардлагатай болчихсон нэг тийм дотоод сэтгэлийн хувьсэл өөрчлөлттэй үе дээрээ явж байгаа болов уу гэж бодож чинь. Тэгээд яг энэ дотоод сэтгэлийнхаа хувьсэл өөрчлөлтөн дээр ингээд нөгөө нэг та бухимдаад байгаа хгүй хинч таныг ойлгохгүй байгаа юм шиг намайг ингэж бодож жоохож чинь энэ инглээгээ тэр байдлаасаа болоод эргэн тойрныхонтойгоо ингээм ам зүрэгч гэдэг юм уу бүр ингээл муу үгийг хэлчихгээл ингээд айгу хэцүү байгаа байдалтай байж магадгүй байна. Тэгээд тийм болохоор та өөрийгөө ингээд зөвхөн өөрийнхөө өнцгөөс харах биш те бусдын нүдээр бас нэг жоохон хараад үзээч та үнэхээр ингээд өөрчлөгдөж байгаа таны ингээд энэ эморол энэ их хэцүү байдлыг чинь ойлгож байна л да. Гэхдээ энэ угаасаа таны хувь тавиланд ирэх байсан зүйл ахгүй юу. Тэнгүүд та энийг болохоор ингээд бусдад тохиол би ингээд хэцүү би ганцаарч хахад ингээд ах шаардлагагүйгээр гой даваад гараад ирээрээ танд яалчгүй ингээд сэргэлт гэдэг юм ч гэдэг юм уу бүр айгүй том юм хувьсэл таны сэтгэл зүрхэнд явж байгаа. Гэтэ энэ бол ингээд таны хувь заяа шүү та болох байсан гэж хэлээ. Тэгээд яг хөө энэ дээр бол нэг хэсэгтээ бол танд бол одоогоор мөнгө сонирн биш байдалд орсон жээж магадгүй тийм мөнгө гэхээс илүү одоо таны ингээд материалын амьдрал гэхээс илүү таны дотоод сэтгэл зүрх гэдэг юм нэг тийм байр сууриа олох хэрэгтэй гэх нэг тийм хэцүү нөхцөл байдал руугаа та шилжээд очсон байгаа гэж магадгүй. За тэгээ энэ дээр бас нөгөө нэг бөө хүмүүс энийг үзчихэж магадгүй байна. Түрүүн чулуу юу гэж гараад лаа. Тийм. Бөө хүмүүс энэ 3 дугаар картыг бас сонгосон байж магадгүй. Тэгээд тийм болвол юмаа хийхгүй ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаас олоо жоохон онгод тэнгэр чинь хилэгнээ дагаа ч юм уу нэг тийм онгод тэнгэртэйгээ хил мэдээ авалцаж чадахгүй байгаа хүмүүс бас энэ картыг сонгосон. Ер нь энэ картын нэг тийм шашин эсвэл мөргөл шүтлэгтэй холбоотой хүмүүс 3 дугаар картыг авсан байх магадлал асар өндөртэй байгаа. Тэгээд ингээд өөрөө ирэхгүй дотоод ингээ өөрчлөлт ирж байгаа. Тэгээд танд одоо ингээ мөнгөгүй штэ хэцүү байгаа боловч таны дотоод өөрчлөлт тэрийг ингээ нэг тоохгүй зүгээр илүү дотгошоогоо ингээ чиглэл уламж хаашаа явахыг хүсэж байгаа. Гэтэл бодит амьдрал дээр ч гэдэг юм одоо ингээ таны эргэн тойронд байгаа хүмүүс таныг үе чи яагаад ингэж өөрчлөгдөж байгаа юм бэ? Энийг ийм юмыг ойлгоход хэцүү байна гэдэг ингээд материалын ертөнцийн хүмүүс бол таныг одоогоор ойлгохгүй байгаа байж магадгүй. Тэгээд та асар их сэтгэл санаагаар унж байгаа те өнгөрсөнд бол танд мөнгө чухал мөнгөний араас нэлээд явдаг ч гэдэг юм уу мөнгө материалын ертөнцийн амьдралтай холбоотой таны өнгөрсөн асуудлууд байсан болвол одоо болвол энэ бүх нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж байгаа гэсэн үг багхгүй юу. Тэгээд тань яалчгүй та ингээд нөө сүнслэг төвшинж гэдэг юм уу дотоод ертөнцөө өөрчлөж гэдэг юм уу сэтгэл санааныхаа тэр өөрчлөлтийн төлөв яваа гэхээр танд ингээд талхаа авч идэх хэрэгтэй гурлаа авч идэх хэрэгтэй гэж хоолоо гэл ингээд мөнгөний проблем байгаа болохоор ингээд яг алийг сонгох вэ гэдэг дээр ингээд тэнгэн цард ороод яг яах вэ гэдэг дээр явж байгаа боловч яалчгүй нөгөө нэг дотоод сэтгэлийн дуудлагаараа нэг ингээд өөр байгаад байгаа болоо. За тэгээд хувийн бизнес хийдэг ч гэдэг юм уу тиймэрхүү юм хийдэг хүмүүс энэ 3 дугаар картыг авсан бол таны бизнес тийм сайн амжилттай явж өгөхгүй нэг мөнгө төгрөгөн дээр асуудлууд гараад байгаа. За тэгээд хувийн бизнес хийдэг бол та эргэн тойрныхоо хүмүүсийг бас жоохон хардаж сэрдэж бодож гин үү гэж асуумаар байна. За тэгээд чаашин задлаа явахаас би бүр бараг 30 минут энэ нэрийг задлж амар их мэдээлэлтэй ярьсан. Одоо тэгээд тэр ярьсан юм эргээс сандгүй юм л та. Тухайд орж ирсэн зүйлсүүд болохоор гонигтай энэ ингээд биснүүлээ хийчихтэй.
За тэгээд та одоо ингээд айгүйх эрүүл хайгуулыг хийж байгаа, альва зүйлийг сурахыг хүсэж байгаа тэгсэн хэрнээ мөнгө танд чухал байдаг гэл бүх юмыг ингээд шидийн хүчээрч гэдэг юм ингээд шууд ингээд гэл оруулаад ирэх сонирхол байгаа боловч тэр бүгд нь болохгүй байгаа зү тэ. Та ингээд бүх зүйлийг үе шаттаа давж дуулах хэвээр тэр үе шатаал давж дуулан танд ингээд та юу н айгүйх юм эрэл хайгуул хийж хайж байгаа тийм төрлийн хүн байна. Тэгэд ингээд та их сайхан ярьдаг бах те. Тэгэл ярианыхаа юм марч гэсэн бол ингээд болгочихгоо л байдаг. Таны итгэл үнэмшилж гэсэн бүх зүйлийг болгочихгоо л байдаг. Тэгээд болж өгдгүү дээ. За нэг 3 дахь карт бист бүр төрөн 30-аад минут хэмэрсэрнэ. Гонхтой байна те. За бизнес хийж байгаа хүмүүстэр 3 дахь картыг нэг яач. Мөнгө төгрөг нь хэр байх нь вэ? Бизнес хийж байгаа хүмүүст бизнесээ амжилт нь хэр байх нь вэ? Дажгүй нэг гоё хамтрагч гарч ирэх ч гэдэг юм уу, нэг гоё түншлэл үүсэ шүү. Энэ нь ингээд танд ихэндээ ингээд хэцүү юм шиг орж байгаа боловч энэ нь танд астаа маш сайн сайхан боломжуудыг өгнө. Гэхдээ та энэ түншлэлч гэдэг юм уу, энэ зүйлийг авч үлдэхийн тулд танаас нэлээд хүчин чармаал шаардлагатай таныг нэлээд юм оруулах гэдэг юм уу, нэлээд зүтгэх шаардлагын юмуд үүсч магадгүй. Гэхдээ энэний үр дүнд та яста чигээрээ зүгээр дайраа зүтгэсний буйнд олвол болохгүй нэ гэж бодох өдрүүч жирнэ. Гэхдээ эцсийн төгсөлч гэдэг юм уу, эцсийн зогсоол нь бол танд айгүй айтаахан тийм амжилт ирчих боломж бол байгаа гэсэн үг шүү. За энэ бүр 3 дахь карт бүр түрүүнийх бичигдсэн бол бүр янзын гоё юм. Одоо тэг санахгүй байна уу? Юу ярьснаа ч эргээгээ санахаачлаа. Бичлэгээ дараагүй суудсан байгаа байхгүй юу? За тэгээд одоо та бол ингээд хуучин та устж үгүй болж байгаа. Ер нь ажил амьдрал бүх юм дээр хуучны арга барилж устж үгүй болж байгаа. Та тэгээд маш зоригтойгоор ингээд шинэ юмыг эхлүүлж яваа. Тэгээд энэ бүгдэд ингээд та учрыг олохгүй байсан ч маш гоё танд хамтрагч гарч ирнэ. Яг таны наас сэтгэл зүрхийчин ойлгох хамтрагч танд одоо яг хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр та тэр хамтрагчаа олж чадна. Тэр үед та ингэж нэг гоё сэтгэлийн амар тайвныг олох гэж бодох бах. Тэгээ одоо бол за энд нэрээ яалтчгүй бөө хүмүүс үзэж явах магадлал айгүй өндөртэй. Дотоод мэдрэмж нь эсвэл асар хөвцсөн хүмүүс ч мөн үзэж байгаа. Танд ингээд маш сайхан юм мэрэгэн ухаан хэрэгтэй байгаа. Тэр мэрэгэн ухааныг та нэг өөр газраас олж авнаа. Энийдэд нөгөө нэг би түрүүн зөндөө юм орж ирсэн юм өө марцчих. Тэгээд яалчгүй энэ дээр ахаад шалгасан чинь нэг тийм танд гоё мэрэгэн ухаан ч гэдэг юм уу, нэг тийм юм орж ирэх гэдэг нэг чухал авиас ч гэдэг юм уу, чухал тань нэг л гоё чухал юм орж ирэх гэдэг. Гэхдээ энэ чухал юмыг тосч авах тэр саваа бэлдэх шаардлагатай л байгаа хүмүүс юм байна да. Би тэгээд одоо намайг үнэхээр уучлаарай. Би бичлэгээ эхлүүгээр энд орж ирээд суугаад ярьчих. Дарлаа гэж бодсон чинь вэкэ дараагүй шүү дээ. За дээр үүний чулуунууд нь эдгээр хүмүүст танд удам дамжсан асар их хүч байгаа, чадал байгаа. Гэхдээ та тэрэн дээр хаалт тавьчих. Тэр чинь жоохон та хоёрын хооронд холбоо үүсч чадахгүй хаагдсан байгаа юм байна шүү. Энийхээ учир начрыг олоорой гэж хэлээ да. Тэгээд бизнес хийдэг хүмүүст болохоор та төрөлхийн угаасаа бизнесмен та чадна заяа. За харилцаан дээр юу яриад байлаа. За ийм байна. За ингээ 3 дахь картыг сонгосон хүмүүстээ сэтгэлийн амар тайвнаа хурдан олоорой. Таны сэтгэл нэг тийм амар тайван биш, нэлээд ийм эрэл хайгуул, ийм дэнслэгэн донсолгоон дотор байгаа юм байна гэж хэлээ. За амжилт азыг хүсье. Баяртай. 4-р картыг сонгосон хүмүүс. За 4-р картыг сонгосон хүмүүс бол савааны 10 гэдэг картыг сонгосон байна. Тэгэхээр одоогийн таны нөхцөл байдал гэвэл энэ картыг сонгосон одоо маш их ачаалттай үеийг туулж яваа болов. Гаднаасаа харахад бүхнийг зохицуулаад ажиллаа хийгээд амьдралаа авч яваад байгаа мэт харагдаж байгаа. Харин дотоод сэтгэлдээ бол би үнэхээр туйлдаж ядарч байна. Ягаад бүх зүйл над дээр
ирээд байдаг юм бэ? Би үүнийг дуусгах хэрэгтэй байна гэсэн нэг тийм сэтгэлдэх нэг сонирн бодлооч гэдэг юм ингээд танд хуримтлагдсан байгаа. Тэгээд энэ карт байна шүү дээ те. Аливаа зүйлийг чадахгүй байгаа хүнийг биш, хэд ихийг чадсараагаад ачаалаа нэмчихсэн хүнийг харуулж яадаг байхгүй юу? Та өөрийнхөө авч явах ёстой тэр амьдралын ачаач гэдэг юм уу? Тэрнээсээ илүү их ачаа үүрж байгаа гэсэн үг. Тэгэхээр та гэр бүл, ажилч гэдэг юм уу, үр хүүхэд, хамтрагч, ойр дотны хүмүүсийн асуудлыг хүртэл өөрийн асуудал мэтэр хүлээн аваад нуруунд дээрээ үрдэг. Би л хийхгүй бол хин хийх юм гэсэн байр суурьнд удаан явсан хүн байх гэдэг. Тэгэл эндээс чинь таны сэтгэлийн ядаргаач гэдэг юм уу, амьдралын ядаргаа бүхий л ядаргаа чинь үүсч хэжээ. За тэгээ ажил мөнгөн дээр болвол ажил зогсон гэсэн утгыг энэ карт огт хэлдэггүй шүү заяа. Харин ч эсэргээрээ хэд их ачаалтай байх магадлал өндөртэй байна. Олон зүйлийг ингээл зэрэг хариуцаад хийдэг ч гэдэг юм уу, ямар нэгэн тийм хугацаанд баригдаад шахагдаж байгаа ч гэдэг юм уу, эсвэл санхүүгийн дарамт мэдрээл бусдын хийх ёстой ажлыг хүртэл өөрөө хийх гэдэг юм олон нөхцөл байдлыг та ингээд нуруунд дээрээ үүрч ийна гэсэн үг байна. Тэгээд таны хөдөлмөр бол үр дүнгүй гэсэн үг биш шүү энэ карт нь. Харин ингэж энэ чигээрээ үргэлжлүүлээд байх юм бол амжилтанд хүрэхээс өмнө өөрийгөө туйлдуулж шухъя гэсэн анхааруулга байгаа. За тэгээд энэ карт нь харилцаан дээр бол харилцаанд энэ карт гарч ирэх юм бол нэг тал нь хэд их ачааг үрж байгаа гэсэн үг. Заяа. Харилцаагаа авч үлдэх, тэ асуудлыг шийдэх ч гэдэг юм уу, гэр бүлээ зохицуулах, нөгөө хүнийг ойлгох гэл дандаа ингээд бүх зүйл дээр та хичээх шаардлагатай болоод байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд ер нь бол хоёр хүний үүрэх ёстой ачаа ганцаараа л битгий үүрээч гэж хэлмээр байна. Та магадгүй те амрах ингээд хүн чинь ингээд нэг амарддаг штэ тий. Амрахтаа хүртэл бүрэн амарч чадахгүй байгаах. Таны ингээд бие зогсоод ингээд за унтыг амарсан байсан ч толгой дотор чинь дараагийн хийх зүйлч гэдэг юм уу, шийдэх асуудал, хариуцлага гэдэг зүйл үргэлжилсээр байгаа байхгүй юу? Тэгэд энэ 10-ын тоо одоо 10-ын саваа гэд 10 гэдэг тоо ч яг энэ таротд бол нэг мөчлөг төгсгөөд ойрцныг бас илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ карт нь энэ хүнд байдал үрд үргэлжлэхгүй гэсэн утгатай гэсэн үг шүү. Харин одоо танд нэг чухал зүйлийг ингээд та ялгах шаардлагатай байна. Юуг заавал хийх ёстой юм бэ? Юуг өөр хүнд шилжүүлэх вэ? Юуг бүр мөсөн орхих вэ гэдгийг та одоо шийдэх, ялгаж салгааг нь гаргаж шийдэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ сонголтыг сонгосон хүнд бол гол хэлэх гээд байгаа зүйл та сул ингээд дорой байдлаасаа болоод ядраад байгаа юм бишээ. Хитрхи удаан хугацаанд хитрхи ихийг үүрсэн учраас ядарсан байна гэж хэлмээр байна л да. Тэгээ одоо бүхнийг авч явах биш, авч явах үн цэнтэй зүйлээ сонгох үе чинь ирж эхлэе. Цаашдаа хинтээ хамт байх вэ, юуг яах вэ гэдгийг та одоо яг ингээд шийдэх үе дээр ирчихсэн яваа хүмүүс энэ 4-р картыг сонгосон байж магадгүй байна. Тэгээд ингээд таны амьдрал ингээд баяргүй мэдээ их араасаа зөндөө урсаад ороод ирж байгаа гэж магадгүй. Та үнэхээр жоохон бие хаагаараач тэр сэтгэл санаагаараач тэр нэлээд туйлдсан байгаа. Тэгээд магадгүй та ажлаа солих гэж гэдэг юм уу, таны амьдралд ингээд айгүйх тийм том өөрчлөлтийн үе ирж байгаа. Тэгээд та ингээд өөрчлөлт хийх гэхээр ингээд өөртөө бас итгэхгүй ч гэдэг юм уу, хитрхи их ингээд дотоод бодсон бодлон дотроо төөржөөд алийг нь сонгох вүлээ, яах ёстой билээ гэдэг нөхцөл байдал орцсон байж магадгүй. Замун сэтгэлдээ саяхан ингээд хагцлыг үзээж жоохон бүр ингээд хүн бит те хагцлыг үзлээд сэтгэл санаагаар их жочирдоод шоконд орсон хүмүүсээс энэ 4-р картыг сонгосон байх магадлалтай байна. За таны жоохон
Сэтгэл зүрх туйлдж гин үү? Бүгдийг болох гээд бүх зүйлийг зохицуулах гээд яваад туйлдаад ах шиг байна те. Тэгтээ жоохон тэсэрээ удахгүй энэ бүхэн дуусах байх гэж найдаж байна. Гэхдээ танд одоо бол ингээд нэлээд өөрчлөлтийн үеуд ирж гисэн. Та энэ нөхцөл байдлыг яаж ч өөрийнхоороо удирдах чадахгүй байгаа байдал дээр ирж гисэн. За тэгээд танд асар их ингээд зарлага мөнгөтэй холбоотой проблемууд байна. Тэгээд та нэг их зарлагтай юм хийх гээл тэнгүүд тэрийгэ хийхин тулд та зайлшгүй мөнгө олох шаардлагатай бүр ингээд нүүр тулгарцсан. Одоо амрыг ч гэсэн амарч болохгүй мөнгөний төлөө хөдөлмөрлөх ёстой. Би энийг зохицуулах ёстой шүү дээ гэсэн тийм нэг нөхцөл байдал дээрээ очижсэн байгаа. За тэгэл ер нь бол би сэтгэл хоёулаа туйлдсан хүн. За ядчихад та магадгүй ингээд ажил төрөл дээрээ ч гэдэг юм уу шинэлэг юм оруулаад ирсэн, шинээр юм эхэлж байгаа болвол энэ нөхцөл байдал чинь нэг тийм дарга цэргээс хамааралтайгаар гэдэг юм уу хувийн бизнес ч байсан ямар нэгэн танаас салбарын одоо мэргэжлийн ялч гэдэг юм уу юу гэдгийг ямар нэгэн тийм дарга цэргээс хамааралтайгаар таны юмыг ингээл хязгаарлаа зогсоох гол тэгээд эсвэл тийм ч юм бүрдүүл ийм ч юм миг ингэж зохицуул гэдэг зүйлүүдийг үүсгээд таныг нэлээ ингээд туйлдуулж ядруулж байгаа байж магадгүй байна. Тэгээд ингээд та мөнгөийг л олохгүй бол болохгүй мөнгө л хэрэгтэй гэсэн нөхцөл байдал дээр ингээд мөнгөний араас дэндүү их ингээд хичээгээд явах шаардлагууд гарч байгаа ч гэсэн яг тэр нөхцөл байдал нь биелээ олжгүй ингээ фейлдээд унаад одоо яг зөв юмас нэг л таны барил болохгүй те ингээд нэг юм ингээд болоод ирэнгүүт дахиад дараачих нь хонхон дунгуур амар таг илүү тэр шиг тийм нөхцөл байдлууд танд ингээд үүсчээд яхаа мэдхэ болоод гээл байж байгаа мөн бас таныг эргэн тойрноос ч айгүй их зулгаах хүн байх юм аа. Энийгээ ч зохицуулан тэрийгээ ч хийн энийгээ ч авч явах ёстой ингэх ёстой гэсэн тиймэрхүү нөхцөл байдлууд маш их байгаа. За танд ногоон өнгө азаа өгдөм байна. Та хэрвээ аз хэрэгтэй байх юм бол ногоон өнгийн лаасааж агаарай гэж хэлээ. Тэгээ ер нь л ногоон өнгө танд айгүй гоё ингээд аз өгөх гээд ялангуяа номин ногоон өнгө бол танд ирэх мэдл болон ялалтыг авчирч өгдөм байна. Гэтэ бүгдээрээ биш л дээ мэдээж энэ дундаас нэг энэ нөхцөл байдлыг зохицуулах гэдэг энэ хүнд ахгүй юу. Тэгээд та нэг ингээ бүх юмны ингээд нэг хараат болцсон юм шиг энэ ертөнц хорвоогоос ингээд бүр тэрсэлтяа гэдэг ингээд сүрөөд босоод ирья ч гэсэн сүрөөд сүрж болохгүй бүр юм хараат байдалтай болцсон юм шиг яах учраа олохгүй ингээд нэг ганцаардаад байгаа юм шиг. Ер нь жоохон туйлдсан хүн энэ амьдралд одоо би яг ямар сонголт хийх вэ, яах ёстой вэ гэдгээ ч ойлгохгүй нэг тийм туйлдсан хүн биш үү. Энэ 4-р картыг сонгосон юм уу? Гэтэ одоо хувь заяа байна штэ тий. Одоо яг энэ хувь заяа гэдэг юм ч гэдэг юм уу, бурхад ч гэдэг юм уу юу гэдэг одоо за иймэрхүү юм таны одоо ингээд танаас салах ёстой юмыг яг одоо удахгүй салах гэж байна. Та орхих ёстой юм а одоо ингээд нэг бүр шийдвэртэйгээр орхин гэсэн үг байхгүй юу? Алийг нь яах ёстой байсан бол, ийх ёстой байсан бол ингээд нэг тийм гацалтан дунд ингээд хэцүү ингээд сонгож чадахгүй байсан бол та хүссэн хүсээгүй таны сонголт гэдэг юм уу ингээд хоёр тийшээ болно. Одоо нэг альва юм чи ингээд нэг тос усаараа ялгартай шиг бүр ингээд ялгараа шүүгдчих үе чинь бүр ингээд хаяанч чинь тулаад ирсэн байх юм. Та юг зохицуулах гад юг орхих ёстой байсныг ч ойлгоод орхино. Энэ бол бүр цаанаасаа та бүр хүсгүй байсан ч хүчээр болчих хэд байхгүй юу? Та өмнө нь штэ мөнгөтэй холбоотой зүйлэн дээр сайхан ингээд мэдрэмж чинь болоо биш ээ гэж хэлж ах чинь дархаараа бодооч гэдэг юм эсвэл хүний ятгалгаарч гэдэг юм уу нэг юмар шалтгаалаад бодохдоо ингээд айгуу гоё би өстө бужигнуулна штэ чадна штэ гэд нэг фейлцсэн юм байгаа юу те. Тэрнээсээ болоод айгүй олон асуудлыг зохицуулах шаардлагатай болоод сэтгэл санаагаар унж ойчоод байгаа бол түр байж байгаараа танд нэг арга нь олдчихно. Эдгүүрийг зохицуулах нэг арга олдоод зам нь нээгдэх гэж байна шүү. Та түрхэн хүлээж наад нэг сонин байдалд орсон байгаа нөхцөл байдал чи удахгүй дууслаа.
жижиг илтгүү мөнгөний энерги чинь сэргээд ингээд Азийн хурд чинь эргээд таны энэ зохицуулах ёстой олон нэг юм араасаа шат дараатай юмнур чинь баг багаар нэг дор пэр гэж зохицуулахгүй баг багаар ингээд зохицогдоод явчихна гэсэн үг шүү. За тиймэрхүү нэг нөхцөл байдал 4-р картыг авсан хүмүүст гарч ирээд ах юм. Тэгээд танай их юмыг зохицуулаад ингээд айгүйх зарлага гаргаад хямарсан ч гэсэн дараагийн удаад нь болохоор өөрийнхөө төлөөч гэдэг юм айгүй айтаахан болцсон байх гэдэг. Магадгүй өөр ширтээ хүмүүс болвол ингээд нэг бүх юмыг хөдөлмөрлөж ингэж нэг арга ивэн болоод гүүж агаад л өрөөдөө төлж дуусгаал. Тэгэл за одоо өөрийнхөө төлөө ахаад эхлэе даач гэдэг юм уу нэг тиймэрхүү нөхцөл байдал гарч магадгүй байна. Таны энэ зогсон байдал удахгүй нуурлаа. Таны энэ их ачаа үрж байгаа энэ их бүх юмыг яахаа мэдхгүй нэг хаалттай хаалгуудыг татаж үзээд түлхүүрийг олох тэр хаалгыг онгойлгох гэхээр түлхүүр нь олдохгүй тэгээд түлхүүрийг хайгаад одоо тэр хаалгыг л онгойлгох юм бол айгүй айтах юм байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт түлхүүр нь олдохгүй байгаа тэр нөхцөл байдал удахгүй устдаж үгүй боллоо. Та төвчээртэй үлээж таны амьдрал удахгүй нэг сайхан шанс гарч ирнэ. Таны ер нь ертөнц хорвоод өгөөд байгаа шалгалт ингээд дуусч байгаа юм биш үү дээ баг. Одоо та яг яавал хэрхэн ямар хөдөлгөөн хийвэл энэ арга замаас гарах тэр ухаанаа олцсон гэх юм уу? Тэгчихсэн байх юм. Олоод авчижээ. Одоо тэр нэг яавал яахаа ойлгоцсон юм чинь тэр яг яавал тэр яахаа хийчгээд их юм бол яг болох гээд байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд таны оюун ухаан нөө хитрхи сайн ажилдаг мөнгийг ч гэсэн хурдан босгож ирж чаддаг жижигхэн зүйлээс ч хүртэл томыг гаргаад ирдэг таны жоохон гүйлгээ ухаан хурдцтай юу те. Тэгээд нэлээд сэргэлэн тэгээд харин өнгөрсөн үед нэг энэ сэргэлэн зандаа итгэж гэдэг юм уу юмны учир начрыг ол зохицуулах жагаа жоохон өөрийгөө эйгүү байдалд хийцэн хүн юм уу? Зүгээрээ таны юм удахгүй ундарлаа. Асуудал аахгүй. Бити их төсвөр алдаж, бити их гунж уйлаараа за сэтгэлжээ их өвдөд ингээ бачуура заримдаа бүр гэж харалмаар санагдал, заримдаа бүр зөвхөртлөө уйлмаар санагдал, заримдаа ингээ чэйжээ дэлбмээр санагдаад байгаа байхгүй юу. Зүгээрээ одоо ингээ бүх юм гоё болох чинь штэ. Энэ хүртэл тислээ штэ, төвчлээ штэ бол ингээд нэг хэсэгэн хугацааны дараа ахаа жоох ингээд зүтгэжээрээ бити шантраараа энэ бүх ачааллыг үүрээд хэцүү байсан бол одоо ингээд нэг хэсэгэн хугацаанд дисээд дэвчээд явчаараа гэж хэлээ. За одоо харин ингээ хувийн бизнес хийдэг хүмүүс хэрвээ энэ 4-р картыг сонгосон болвол таны ажил амьдрал хэр өрнөлтөө байх нь вэ? Их ачаалтай байгааз тэгэл агаа харин. За гэхдээ та хинч найдахгүй. Зөвхөн улаан гараараа зүтэг одоогор таны мөнгө төгрөг амар овоотлол оцоотл босч ирэхгүй байгаа ч гэсэн та одоо ингээд хинч найдахгүй хинч үүрэг хариуцлага өгөхгүйгээр зүгээр улаан гараараа одоо бүх ажил төрлөө зохицуулна шүү. За тэгээ зохицуулаад явж байгаа хооронд чинь харин жинхэнэ танд аягуулсан хамтрагч олдох юм. Таны ажил төрлийг ч гэдэм үү гүйцэтгэдэг байсан хүмүүс дотор итгэж болохгүй хэцүү хүн байсан байж магадгүй байна. Одоо тэгвэл тэр хүний оронд зааж ч гэдэг юм уу айгүй сайхан нэг тийм зөв хамтрагч гэдэг юм уу танд ингээд нэг ажил дээр чинь нэг тулгуур болох тийм хүн удахгүй тань дээр ирж вэ шүү. Энэ бол их айтаахан хүн гараад ирж явах чи харин та энийг бариад аваарай гэж хэлээ. Тэгээд та энэ их хэцүүгийн ард одоо бол за одоо л нэг амьсгаагаа бүрэн аваад чөлөөтэй амьсгалж болох гээд байгаа үе дээрээ ирж байгаагаа тааж өөрөө мэдэрж байгаа тийм ч үе чинь болохын хувьд болно мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд чинь ч гэсэн зохицоонд орж ирээд танд нэг урд нь мөнгө зөндөө орж ирээд үлддэггүй байсан бол зөндөө орж ирээд үлддэг болж ийн гэсэн үг аахгүй тодорхой хэмжээнд тийм байдал руу та очиж байгаа гэсэн үг шүү. Заяа та тэгээд нэг ингээд ах юм яг гоё болох гэж байгаа чинь яах хэвээр ингэж юм байна л да галстаа нэр ингээд та хямрахаараа таны муруугаарчтай биш. Тэгхгүй шүү. Энэ итгэлийг алдахгүй шүү.
Тэгээ яг энэ итгэлийг алдахгүй шүү гингүүд л бүр яалтчгүй танд зоосны арга болон байр суурь унах шийдтэн гэдэг хүзэр гарч иж байгаа хгүй. Та итгэгдсэн танд мөнгө болно гэж та сэтгэл зүрхээрээ хүчтэй цоглог явах тусам танд мөнгө орж ирдэг. Та байж штэ. Бүр ингээ болохгүй мэн л та гэл муу гаргаач гэдэг юм уу итгэлээ алдаал ингээд нэг сонирн болоод ирэх тусмаа таны мөнгө хаагдаад байдаг нэг юм сонирн байдал байд юм биш үү. За тэгэхээр бити энэ их ачааллыг үүрж байгаадаа хямраараа тэгэх тусам таны ингээд нуруунд дээр үүрж байгаа ачаа нэмэгдээд байдаг. Энэ хөнгөн байна юу байсан ингээд алхачих л та гэл тэр үүрж байгаа ачаагаа бодох тусам таны ачаал ингээд нэг нэгээрээ унаад гээгдээд хаягдаад байдаг шиг тийм болдог. Тэгээд одоо таны хийж байгаа ажил бол угаасаа та энэс өөр юм хийхгүй штэ хийштэй тий. Тэгэхээр танд удахгүй ингээд мөнгө төгрөгчөнж гэсэн эргэлтэндээ ороод арцын хурд эргээл ингээд нэг хэсэг танд ингээд ачаалал бүтлгүүтэл эвдрэл гэмтэл гэл ингээд юм болгон араасаа үргэлжилжсэн болвол одоо харин энэ сайхан болчлоо гэдэг сайхан юм хувь заяаны сайхан эргүүлэг иргэн. Тэгтээ та төр хүлээж агаараа энэ гэл хүлээж. Тэгтээ гоё юм орж ирэхэд бол орж ирэх гээд байгаа ахгүй юу. Тэгээд бити итгэлээ алдаарай. Таны урд удахгүй ингээд бүр нэг тийм ингээд нэг бид нар хүүхд тахдаг ингээд бүгж эргүүлээл нэг өөр ертөнцид очиж нэг шидтэй юм шиг тийм нэг кино байдаг байсан шүү дээ. Одоо яг нэрийн санахгүй нэг тийм тэрэн шиг ингээд бүр ингээд нэг гоё болгочих юм тун удахгүй айсвэ та одоо ингээд энэ амьдралын бүх юмыг үүрээд ингээд нэг алдчихгүй юмсан бүдэрчгүй юмсан айгүй хэцүү яваа үе чинь байгаа. Энэ үе чинь бол энэ жил дуусаад ерөөсөө эх он гэхэд та бол одоо энэ бүх хэцүүгээс айгүй гоё мэрэгэн ухааныг олцсон, зөв зүйлийг олцсон. Ер нь энэ он дуусаад та айгүй айтахан болчих шүү. Эндээ бүр итгэрээ за. Нэрээ би бүр амлаж байна. Ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Одоо нөгөө дараагийн жил танд харьцангуй гайгүй жил ээж магадгүй. Тэгэхээр энэ картыг сонгосон хүмүүс хувь заяаны тоо байж тээ. Хувь заяаны тоо 2. За тэгээд хувь заяаныхын тоо ахаад эх он чи 2 жил ихэр чи 4-үүд авсан байх магадлал өндөртэй байна. Тэгээд одоо яачгүй энэ оны чи энерги юм сонирн байсан бэ нөө. Тэрнээс дараа жилийн чи энерги бол ертөнц хорвооч гэдэг юм уу танд айгүй айтаахан тийм юмудыг өгөөд та тэгээд энэ бүх өнгөрснийг гоё мэрэгэн ухаан болгож хувиргаад амьдралын туршлага болгож хувиргаад гээд айтаахан шиг тий. За гэсэн байдалтай нэг тийм юмд нэг санаа зовхоо болцсон. За одоо яах вэ? Гэдэг нөгөө толгоо гашлагаад арсан тэр нөхцөл байдлуу чинь арилчин гэсэн үг байхгүй. Та зүгээр он гартал тисчиж одоохон юу хүн байх вэ? 9 сар 10 сар 11 12. Энэ хүртэл тисцэн юм чинь гэд тэглээгээд одоо нөгөө нэг таныг бити бууж өгөөрөө л гэсэн үг байхгүй. Та бууж өгөхгүй байж хахад танд айгүй айтаахан зүйлсүүд яг он гараад ирчин. Тийм шүү бүр үнэхээр энэ бол бүр ингээд таны он гаргаад таны нөхцөл байдал 100% өөрчлөгдөнө гэдгийг бүр ингээд шулуун дээр сийлээд бүр ингээд батламж шиг тавьсан байгаа. Одоо зүгээр жоохон юмныхаа арга ивийг олоо байж за. Тэгээд таны бүх асуудал нэг талдаа гараад шийдвэрчин гараад айтаахан болчихно гэсэн үг. Одоохондоо төрхөн зэсчээрээ. За тэгээд өрөөнд чулуун танд юу хэлж байна? Зам хаагдсан. Энэ за юуны зам хаагдсан? Одоо хараадах. Тий, энэ ондоо л бүгдөрөд нэг тийм гарц гаргалгааны юм байхгүй мэн л да. Одоогоор бол бүх нөхцөл байдал хаашаач ирэхгүй ингээл зам нь гаццсан хаалттай хэвээрээ байгаа. Нөө ахаа гараад ирдэг нэ. Он гаргая. Хаалттай хэвээрээ байгаа гэсэн чи ахаа гараад ирдэг нэ. Хөшөөж хойлно. За энийг ингэж үзнэ. Би танаа. Ядаж рүүн чулуунаас мэн.
Ямар мэдээлэл. Иса мөсдлөгийн үе. Ус мөсцсөн байгаа гэсэн үг. Зүгээрээ одоо мөсдлөгийн үе ч гэсэн өстой он гараа зүгээр бүр давхилтын үе гэсэн үг байхгүй юу? Зүгээр бүр хурдны урагшаа давхиж байгаа юм шиг л давхих юм байна. Тэр үед бол мандат бүх юм чинь болох айтаахан болчихно гэсэн үг. Тэгэхээр яалт ч өрүүн чулуугаараач тэр он гартал жоохон дисэтгаач та хэд минь чүүчүүд жоохон дисчихдгүү. Тэгэл гоёлно. Гэхдээ бид тань тодорхой хэмжээний энэ он гарахаас өмнө та заавал монголчууд ч нэг сон цагаан сар гарсны дараа заслаа хийлгээд байдаг шүү дээ, тий. Тэгхгүйгээр 12 сарда хийлгээд нөгөө шинэ онлогоо гоё цэвэрхэн орчороо. За энергийн хувьч гэсэн гоё энерги цэвэрлэх юм байвал цэвэрлээд өршөөж явуулах, тавьж явуулах зүйл гэдэг юм бол тавьж явуулаад хамгийн гоёороо яг нөгөө шинэ ондоо алхаад орчороо гэж хэлээ. Тэгээд орчих юм бол харьцангуй таны нэг та одоо тэр ондоо тий өнгөрсөн жил яасан ч хэцүүхэн сорилтигтэй янз бүрийн юм байв да. Энэ жил бол бүр харьцангуй айгүй айтаахан жил ах нэ гэж бодох үе чинь яг ирж байгаа гэсэн үг шүү. За ингээд 4-р картыг сонсон та бүхэндээ төрхөн хүлээгээрээ мундаг байгаараа хичээж байгаараа удахгүй таны энэ их нуруунд дээр үрж байгаа ачаа чи ингээд нэг нэгээрээ замдаа хаягдаад яваад байгаа юм байна. Тэгээ он гарахтаа хөнгөн орчин тэгээд бүр ямар ч нуруунд дээр ачаа өрөхгүй чигээр урагшаа маш хурдцтайгаар одоо бүр спорт машин шиг тавхина гэсэн үг. Амжилт хүсье. Баяртай. Хүлэгт доотор байна. 5-р картыг сонгосон хүмүүс аяны хүлэгт доотор. Тэгэхээр энэ картыг сонгосон хүний амьдралд яг одоо тийм сэтгэл мэдрэмж маш хүчтэй ажиллаж байгаа, тийм оргилж байгаа үе гэсэн үг. Та гаднаасаа тайван байсан ч дотоод сэтгэлдээ тэ ямар нэгэн хүнч гэдэг юм уу хүсэл мөрөөдөл ирээдүйн боломж эсвэл хийхийг үнэхээр хүсдэг зүйлтэй бүр ингээд сэтгэл татагдаад ингээд бүр оволцож байгаа ийм үе дээр байгаа юм болов. Тэгээд бүхнийг логикоор шийдэхээсээ илүүтэй би яг үүнийг хүсэж байна уу? Яагаад ч юм энэ зүг рүү татагдаад, яагаад яг энэ зүг рүү татагдаад байна ч гэдэг юм уу? Сэтгэл минь нэг зүйл хилээд байна гэсэн нэг тийм төлөв байдал дээр очсон байгаа. Тэгээд эдгээрийг нэг асуугаад үзээрэй. Тэгээд ер нь бол ямар нэгэн зүйл тань руу хөдөлж ирж магадгүй байна. За тэгээд энэ карт бол альва зүйл хөдөлгөөний чинь үр дүн гэдгийг илтгэж яадаг. Тиймээс одоогийн нөхцөл байдал чинь бол тэ мэдээж ямар нэгэн мэдээж гэдэг юм уу эсвэл ямар нэгэн санал эсвэл нэг урилга харилцаа бүр эсвэл хин нэгний санаачлах гэдэг зүйлсүүд танд орж ирэхэд айгүй ойрхон ирсэн байгаа үеийг бол хийлж байгаа юм. Ялангуяа удаан хугацаанд хөдөлгөөнгөө байсан асуудалтай ингээд нэг шийдэгдэж өгөхгүй те хөдөлгөөнгөөс асуудлууд байсан болвол сэтгэл хөдлөл нөгөө тэр асуудлууд хөдлөх боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээд хайрын асуудалд бол энэ нь бол хин нэгнийг сонирхож эхлэх гэдэг ч юм уу, хин нэг нь таныг сонирхох эсвэл холбоо тогтоох, сэтгэлээ илэрхийлэх, уулзах, санал ирэх зэрэг тийм нэг утгуудыг бас хэлж яадаг. Хэрвээ та аль хэдийн харилцаанд байгаа бол харилцаанд чинь тийм романтик мэдрэмжийг дахин сэргээх хэрэгцээ байгаа гэсэн үгийг хэлж байгаа шүү. Гэхдээ нэг анхааруулга байна л да. Энэ карт нь заримдаа те мэдрэмж нь бодит байдлаасаа төрүүлчихсэн хүнийг бас хэлээд байдаг. Өөрөөр хэлбэл хин нэгний сайхан үгч гэдэг юм уу, амлал, романтик үйлдэлийг шууд бодит үнэн гэж хүлээж авахаас өмнө үг нь үйлдэлтэйгээ таарж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ энэ бас карт нөө хардталт сэрдэлтийг хэлж яадаг. Заримдаа хитрхи хардталт их байгаа харилцааг хэлж яадаг. Заримдаа бол хардах шаардлагатай гэдгийг бас хэлээд байдаг. За ажил мөнгөний асуудал дээр бол энэ карт нь бол та зөвхөн мөнгөний төлөө хийдэг зүйлээсээ илүү сэтгэлдээ нийцсэн ажлыг хийх хүсэлтэй болчихсон байна ч гэдэг юм уу тийм. Урлаг соёлж гэдэг юм уу, бүтээлч ажил, гоо сайхан зөвлөгөө гэл хүмүүстэй харилцах, сэтгэл мэдрэмж шаардсан чиглэлүүдтэй та бол сайн нийцэж ажилдаг. Мөн танд сонирхолтой ажлын санал ирж магадгүй, хамтран ажиллах, урилга чи ирж болохыг бол үгүйсэхгүй. Гэхдээ
Энэ нь штэ. Пентаклийн карт биш учраас мөнгө, нөхцөл, гэрээ зэрэг бодит хэсгийг заавал нэгтлэх хэрвээ танд ажлын санал ирвэл шаардлагатай гэдгийг сануулж яадаг шүү. За тэгээд аяг нь бол усны элемент одоо энэ таро дотор усны элемент байдаг учраас мэдрэмж, зүүн совин, далд ухамсартай холбоотой байдаг. Тиймээс энэ картыг сонгосон хүмүүс сүүлийн үед зарим хүний сэтгэл санааг үг хэлэхээс өмнө мэдрээч байдаг юм уу, нэг зүйл болох гэж байгааг дотроо тааж боддог ч байдаг юм. Эсвэл зүүд нь их тийм зүнтөө болж байгаа байж магадгүй. Гэхдээ энэ зүүн совин болон хүсэл хоёрыг тэгвэл ялгаж хардах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа шүү. Би ингээсэ гэж маш их хүсэж байна гэдг нь би үүнийг зөнгөөрөө мэдэж байна гэдэгтээ ижил зүйл биш штэ тий. За тэгээд энэ картыг бол мэдрэмжээ, энэ карт нь бол орж ирж байгаа мэдрэмжээ дар гэсэн үг биш, харин сэтгэлээ сонс. Гэхдээ тэр сэтгэлдээ те сэтгэлдээ хөтлөгдөхөөс өмнө бодит байдлаа бас хараарай гэсэн үг байхгүй юу? Таны дотор одоо ямар нэгэн шинэ мэдрэмж, шинэ хүсэл, шинэ чиглэл ингээд дотоод сэтгэл чи хөдлөөд эхэлсэн. Та мэдрэмжээ битгий үл тоо, харин бодит амьдрал дээр юунд хүргэж байгааг ажиглах үе гэдэг юм уу? За ийм үеийг энэ карт нь хэлж байдаг. За тэгээд та одоо ер нь бол зүгээр ингээд нэг тийм асар их тэмүүлэл эмоцтой энийг хийчихээс та тэрийг ч болгох чи юм ч юм а гүцээ чи гэд нэг тийм танд айгүй гой нэг тийм асар их хүсэл тэмүүлэл эмоц ороод ирсэн байгаа гэж магадгүй. Тэгээ та энэ одоо нэг юм эмоцтой ийм байдлаараа хамаагүй шийдвэрийг бас битгий гаргаараа жоохон бодит нөхцөл байдлыг хараараа. Нэг ялангуяа мөнгө дөрөвдөө өгөө авааны асуудал дээрч тэр хосын асуудал дээрч тэр бодит нөхцөл байдлыг яг олж хаар. Одоогоор бол таныг ингээд бодоход сайхан сэтгэл санаач чинь ингээ айгүй гой зүйлсүүд орж ирээ бодолч чинь бол хитрхи сайхан байна гэж байгаа аахгүй юу. Тэгэнгүүтээ тэндээсээ нөгөө нэг яг сэтгэл хөдлөлтөө удирдахгүй та үнэхээр одоо сэтгэл хөдлөлтөө удирдаг чинь заяа. Гэхдээ тэр сэтгэл хөдлөлтөө жоохон хүү гэж азнуулж бариад тэгээд жоохон бодит нөхцөл байдлыг харах шаардлагатай үе байгаа шүү гэж хэлж байна л да. Нэг ялангуяа хосын харилцаан дээр сэтгэл хөдлөлөөр нэг тийм шийдвэрийг гаргамааргүй байна. Мөнгө төрөлтэй холбоотой асуудал дээр бас сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн шийдвэрийг гаргах шаардлагагүй гэж байна. Тэгээд та ямар нэгэн зүйл дээр хөрөнгө оруулалт хийгээд гэдэг юм уу мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж байгаа бол түр азнараа тэгээд эргээгээд нэг бодороо та хитрхи зоригтой байна. Яг таны ингээд санаа манаа бодолч чи айгүй олон зүйл ингээд зоригтойгоор ороод ирчихсэн та бодсон байгаа ч гэсэн энийг ахаад нэг нэгтлэх шаардлагатай гэж хэлж байна л да. Гэхдээ бас энэ 3 карт дахиад нэг зүйлийг хэлж шүү. Та амьтанд хэр хайртай вэ? Амьтанд ч жоохон өглөг өгөх үү? Яалчгүй амьтанд өглөг өг. Тэгжээж танд ингээд нөхцөл байдал өөрчлөгдөх тийм шид шиг хүч ч гэдэг юм ингээд нэг цаанаасаа юм өв гэд эргэждэг штэ тий. Тийм юм үүсгэж ах юм. За тэгээд та нэг тийм хамт ажилтдаг хамтрагч гэдэг юм хамт ажиллаа хийдэг хүнээсээ нэлээд жоохон поргоод сэтгэл санааны тийм тавгүй тэгээд тэр хүнээ нэлээд хардас сэрдээж гэдэг юм уу сэтгэл чинь тэр хүн энд нэг итгэж болох юм уу да ингэж болох юм уу да гэсэн нэг тийм тавгүй мэдрэмжийг энэ хамт ажилтдаг хүн чинь өгөөд байна тийм үү. Тэгээд энэ нь яг зөв мэдрэмж үү гэж харъя л да. Тэгвэл та хамт ажилтдаг хүндээ нэг л сэтгэл дундуур болоод тэр хүнээсээ хамаарсныг эмзэг болоод итгэх хэсгээж шийдэж чадахгүй нэг яагаад ч юм дотроос чи энийг л биш байна гэдэг нэг тийм юм таны сэтгэлд орж ирээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд энэ мэдрэмж чинь үнэхээр зөв байгаад байгаа мó. Хитрхийг хардаж одоод байгаа юм биш. Яг тэр хүнээс жоохон алдаатай ч гэдэг юм уу энэ байдлыг ингэж бодохоос
өөр гарцгүй нөхцөл байдал бол үүсэх нь үүсэжсэн. Гэхдээ тэр хүн санаатаагаар тэгээгүй учраас нөхцөл байдал ийшээ хөтлөд ороод ирсэн учраас одоо яг тэр талаар ингэж бодоод гэх юм уу сэтгэлээ өвдгөөд ах бараг шаардлагагүй юм болов зүгээр хайчаач гэж хэлээ дөө. Вау, 4-р картыг сонгосон хүмүүс та нар минь үнэхээр лаг байна. Одоо энд бүр ингэж байгаа байхгүй юу? Та нэг ингээд өмч хөрөнгөтэй холбоотой асуудал ч гэдэг юм уу, машин дээрэг юу за мэдгүй нэг тийм ямар ч байсан нэг материаллык өмч хөрөнгөтэй холбоотой асуудал шийдэж байгаа. Тэрийг шийдэн та хийж чадна. Бүр энэ бол санснаар ч юм болох гэж байна. Тэгээд та бас өөртөөгөө жижигхэн өмч хөрөнгөндөө нэлээд бас санаа зовсон байдалтай байгаа юм байна. Нэг хамгаалах шаардлагатай ч гэдэг юм уу те би ингээд 50 туугаад алдаа явуулчих үедээ гэдэг нэг бас айцтай холбоотой асуудал байна. За мөн бас азтай гэрлэлттэй. Гэхдээ энэ азаа одоогоор бол жоохон ойлгоогүй ч гэдэг юм үл ойлголцлууд гараад байгаа. Гэхдээ энэ нөхцөл байдал ч удахгүй айтаахан болчихноо. Энэ үл ойлголцоод байгаа нөхцөл байдлууд айтаахан болоод амар тайван байдал ирчихэн та үнэхээр нэг шин зүйл одоо тун удахгүй эхлүүлж магадгүй эсвэл саяхан эхлүүлсэн ч гэдэг юм уу эхлүүлсэн яваа хүн байвал энэ айгүй зөв зүйл. Та энэ дээр ингээд хэдий ч нэ хүч хөдөлмөрөө гаргана төдий ч нэ наа чи бүр үржил шимээ өгөөд сайн сайхан зүйлсүүд дэлгэрэн үржээд ингээд дандаа сайхан мэдээгээр үргэлжилж явах гээд байгаа ахгүй юу. Харин та өөрөө тэр гой боломжийг атгаж авахгүй ингээд нэг шантраал та ч бас ямиг айгүй ингээд хардас сэрдэж бодох юм аа. Тэгээд тэр боддог зангаараа ингээд хойш ухралт хийгээд байвал энэ боломжоо атгаж чадахгүй нэг алдах гэж байгаа юм танд орж ирж байна. За тэгээ гэр бүлийн харилцаан дээр бол бүр яалтчгүй бүр үжээ хос болсон гэр бүл болсон хүмүүсийн хувьд шүү хостойгоо та ихад нэг гоё ярилцаад өмнөх жоохон харилцаагаа шинээр сэргийгээд нэг татаа мэдрэмжийг аваатгаач тэгэх юм бол та хоёрын хувьд бүх юм ингээд нэг амар тайван байдалтай болоод мөнгөн дээр санаа зовхгүй сэтгэл зүрэгч гэдэг юм уу үл ойлголцох зүйл нэм ойлголцол дээр ч гэсэн айтаахан болоод үл ойлголцлууд чинь арилгах гэж байгаа. Ер нь бол та хоёрын бол харилцаа бүр гоё ингээд цаашдаа алсарууга алхаж орж байгаа дэндүү сайхан үе дээрээ ирж байна да. Та нэг ингээд өнгөрсөнд ингээд мөнгө төгрөг сайтай ч гэдэг юм уу хөдөлмөрснийхаа үр дүнгээр мөнгө төгрөгтэй болоод нэг тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй болцсон юм аа. Тэгээд тэрэндээ нэг сонин таны ингээд нэг шаналгч гэдэг юм уу тэрийг хамгаалах ёстой зөв зохицуулах ёстой гэсэн нэг тийм бодлоор танд нэг сэтгэл санааны нэг айдас шиг юм байгаад байна шүү. Тэгээ энийгээ та зөвлөдөө өмч хөрөнгөө зөв хадгал яах ёстой. Гэхдээ та нэг хайртай хүндээ зориулаад ч гэдэг юм уу нэг юм хөдөлгөөн хийх гэж байгаа бол тэр бол жоохон сэтгэл хөдлөлийн хөдөлгөөн байгаад байгаа юм уу? Та байна штэ. Ямар нэгэн эд хөрөнгөө ч гэдэг юм уу процент тавиад одоо ингээд шинээр ингээд хамтарлаар юм хийх гэж байгаа байна гэж яах үгүй байна л та харин байна л та. Тэгээд тэр нь тэгвэл яахаар байна гэж харчихё. Тэ тэр нь шулах. Ямар ч ясныг зээл мөнгө аваач ч гэдэг юм уу те. Эсвэл байр маараа процент тавиач гэдэг юм уу машин тэргээ процент тавиач гэдэг юм уу нэг тийм юм хийх гэж байгаа. Тэгээд энэ хийх гэж байгаа юм аа маш сайн судалгаатай зөв хийчих юм бол нэг хайхтар алдаад авах нь юу л олдоо яалчгүй шин зүйлийг хийх чинь маш сайн судалгаатай эгээрээ хид хідэн сонголтууд гарч ирж байгаа гэж магадгүй байна. Тэгээд зөв сонголтыг хийчих юм бол зөв буруу сонголт ойлгомжтой штэ буруу сонголтыг хийчихвэл буруу л олон гэх гэдэг шүү яг. Тэгэхээр жоохон судалгаатай нэг юм хийх шаардлагатай байна гэж байна. За тэгээ хосоосоо бас нэлээд юм трама авч ирсэн. За энэ гэр бүлтэй биш шүү. Энэ бол одоогоор харилцаанд байгаа дөнгөж нөгөө нэг үерхэж байгаа ч гэдэг юм уу яг нэг гэрт ороогүй дөнгөж үерхээл харилцаанд байгаа ийм хүмүүсийн хувьд ярьж байгаа шүү заяа. Нөө одоо ингээ яг сонин ингээ таныг ингээ айгүйх гомдооцсон байна те. Тэгсээрнэ та цаанаасаа л за уучлчээ өршөөчээ гэд ингээ явах юм. Тэгснэ
та болохоор өөрөө гомдод байгаа. Намайг ингэхгүй байна гэж нэг таны сэтгэлд хүрэхгүй байгаа юм л за яах вэ ингээд болчихно эцтэй гэл нэг тийм бодоод л яваад авах юм да. Тгийг шаардлага байна уу? Яагаад энэ харилцаанд байгаа хүн хувь тавилангаа итгэчээд ингээд андуураач гэдэг юм уу мэдрэмж чин худлаа хэлж байгаа штэ. Яг үнийг хэлэхэд ингэж андуураа яваад байгаа биш штэ. Энэ засрахгүй. Үерхэж байгаа хүмүүсийн хувьд ярьж байгаа шин гэр бүл болсон хүмүүсийн хувьд биш шүү. За. Өөрөө хуураад байна гэх юм уу? Худлаа нэг сэтгэлдээ юм ургуулж одчоод тэрэндээ ингээд 100% итгээд өөрөө хуураад яваад байгаа байж магадгүй л энэ да. Тэгээд тий харин за энэ зүгээр үерхлийн хувьд ч гэдэг юм уу хосоо ахаад нэг өөр өнцгөөс олж харъя таныг айгүй их стресс зүлж гэнэ үү? Үерхэж байгаа хүмүүсийн хувьд нэг тийм байх магадaltaй гэхдээ л энэ хүндээ дархиа угаалгуулаад базуулаад тэгээл нэг ярьж байгаа юмд итгээл гүйж ороод нэг л их итгэл тэгээл болчондоо бүтчэндээ өөрчлөгдчихөндөө гэсэн нэг итгэл тээчгсэн тийм ээ. За үерхэж байгаа хүмүүсийн хувьд над яг үнэхээр таныг ингээд мангартуулаад паниктуулаад байгаа хүн бол одоо орхиод явах цаг нь болцсон байх шүү гэж хэлээ. Харин тэр нөгөө нэг гэрэлтсэн нэг гэртээ ороод бүр нэг гэртээ орчихсон цугтаа байгаа хүмүүсийн хараа өөр гарсан шүү дээ. Тэр дээр энерги те. За энд бол дөнгөж уулзж байгаа хүмүүсийн энерги гараад байна яалтчгүй. Тэгээд энэ нэг таны ивийг олчдаг энэ яг гадаагаанч мэддэхгүй ер нь аюу айхтар ингээд дотроо бодолтой доороос уртай залтаач гэдэг юм уу юмны учир зүгийг олчдаг энэ сэргэлэн хүнээс холдох цаг чинь болцсон bay шүү гэж байна. За тэгээд ажил дээр вэ штэ. Та ингээд аюу сайхан хүлэн зөвшөөрөгдсөн зүгээр ингээд нэг хүний доор ажилдаг ч гэдэг юм уу цалинтай ажил хийдэг бол та ингээд ажил дээр ингээд аюу сайхан хүлэн зөвшөөрөгдсөн зүйл байгаа хэрнээ дээд албан тушаалтайгаа үл ойлголцох зөрчлүүд гараад байгаа юм байна да. Тэрнээс болоод хямарж байгаа. Гэхдээ битгий хямраарай. Зүгээр заримдаа бас нэг алхам ухраад хоёр алхам урагшлах үе байдэн штэ. Ягагтгүй л одоо яг таны хийж байгаа энэ ажил бол танд үнэхээр тохирцсон сайн ажил. Та энэ дээр алсын ирээдүйд бол карьер марьяараа өсөлч гэдэг юм уу тушаал дэвших тиймэрхүү юмуд байна. Одоогийн нөхцөл байдал та нэг тийм дарамтнж байгаа юм шиг үл ойлголцоод байгаа юм шиг хямраад байгаа нөхцөл байдал ялчгүй байгаад байгаа аахгүй юу? Тэгээд энэ нь бол зүгээр өнгөрсөнд ингээд нэг таагүй дурсамж ээжтэй гэд өнгөрсөнд үлдэхээр байгаад ах юм. За удахгүй бол за энэ бол бүр нэрээ тийм байх шүү. Та ингээд ямар нэгэн олуулаа ажилдаг ийм ажил байгаа бол одоо л нэг ийм сонин үйл нэг ийм одоо л нэг ийм тавгүй үе байгаа болохоос ш яг ингээд нэг хэсэг хугацааны дараа бүгднтэйгээ эвлэрцээд ойлголцоо дарга цэрэгчин гэдэг юм уу хин ч хэдийн хамтран ажиллагчин гэдэг юм уу таныг ойлгоод ингээд бүх юм таны гарт ороод гаршчих тийм боломж бол байх хувьд бол байна. Тэмээ та ер нь таны энэ 5 картнаас хамгийн гоё эрэг энергитэй хамгийн гоё карт нь 5 дахь карт байлаа. Та одоо айгүй айтаахан та өөргөө ч айгүй зүг зам дээрээ явж байгаа ч гэдгээ мэдж байгаа амьдрал өөрчлөгдөж байгаа ч мэдж байгаа танд ч гэсэн нэг тийм сэтгэл цаацсан юм шиг дүүрсэн юм шиг мэдрэмжүүд орж иж байгаа айгүй айтаахан үе дээр байна шүү дээ. Сүүлийн 3 картыг татаад үзэхэд бол бүх зүйл асуудалгүй байна, сайхан байна л гэж байна да. За тэгээд харин үерхэж байгаа хүмүүсийн дараагийн шат руу орох гэж байгаа бол энэ дээр ч гэсэн яг жоохон бодорой гэдэг юм гарсан шүү. Хитрхээ сэтгэл хөдлөлөөр юм хийх гэдэг юм биш үү гэдэг юм гарсан байсан те. За тэгээ хамгийн сүүлд рүүн карт нь 5 дугаар картыг сонсон хүмүүс рүүн чулуун юу хийж байна вэ? Хайр дурлалын ялагдал. Ингүүц.
За харин нөгөө нэг өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаа барьцаан тавих гэдэг нь яах гэдэг нь гэсэн хүмүүсийн хувьд бол ихлэ жоохон бодож нухацтай шийдвэр гаргана шүү. Бодохгүйгээр өмч хөрөнгийн алдагдал, өмч хөрөнгөөс олж ялагдал, зам хаагдчихсан бүх юм хаалттай гэдэг юм хэлээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүн яг картн дээр сануулаад байсан юмыг жоохон бодно эцэстээ би бас ингэ буцаагаад эргээгээд одоо марччихтэй шүү дээ яриадсан аа. Нэг л их хаз жаргалтай, гэрэл гэгээтэй баяр баясгалантай өдрүүд араасаа айсвэл гэж байна да. За ингээд 5 дугаар картыг сонсон бүх хүмүүстээ амжилт хүсье, баяртай.